Хуудас сэргийгчилгээнд подкаст нэвтрүүлэг. Сайн байцгаана уу? Хуудас сэргийгчилгээнд подкастын шинэ дугаараар та бүхэнтэйгээ уулзж байна. За бид энэ дугаарт болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй байгаа. Английн зохиолч Julian Patrick Barnes-ийн айх зүйл өгөөг намтарчилсан эссе номын талаар ярих гэж байна. За тэгээд манай энэ дугаарын зочноор боловсролын их сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн багш Бацөрөг яруу найрагч судлаач хүн байна. Бацөрөгт өгөө урьж хасж байна. Тэгээд Бацөрөгтэй энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргье. Урьж ярилцах гэж байгаад их баярлалаа. Сонирхолтой сайхан номын тухайд. За подкастаа жоохон завсарлаж байгаад ярьсан чинь жоохон төвтрээд хэл ам өвлөхгүй шүү. За тэгэхээр Бацөрөгтөөр энэ номын тухай сая бүр подкастаа эхлэх байхад хоёлоо бараг ам уралдаж ярьчихсан л тээ. Тэгээд ингээд ярихаар ямар хуу одоо сонирхолтой гэх үү, шимтэй гэх үү ном гэдэг нь ойлгож байгаа. Барнсын тухайд бол манай уншигчдод одоо бас тодорхой уран зохиолын орхоолнуудаас бусдаар бол төдийлөн өгөн уншигтаагүй гэж болно тийм ээ. За энэ номоос урд одоо төгсгөлийн мэдрэмжгээд Men Book-ийн шагналт романыг нь Тагтаа авилын газраас орчуулж гаргасан байдаг. Ингээд энэ номын хувьд бол Барнсын одоо 2 дахь ном монгол хэлээр орчуулагдсан 2 дахь ном болж байгаа юм тохиолдол. За Барнс бол романч тийм ээ. Хүүхний зохиолч. Энэ ном бол одоо сая дурдсанчлан намтарчилсан эссе төрлийн ном байгаа. Энэ номыг бас юу онцгой болгоод байгаа вэ гэвэл одоо уран зохиолын биш төрлөөр бичснээсээ гадна барьж авсан сэдвэн тийм ээ. За тэгээ би Бацөргийгоо ном уншсан сэтгэл ч юм уу ер нь энэ номын тухайд одоо анхалж юу ярмаар байна тэрнээс нь эхлүүлж яриулъя гэж бодлоо. Энэ одоо ингээд хавцыг нь харах юм бол айх зүйл үгүй. Ингээд энэ бодвол ийм оршуулгын юу бах те оршуулгын чулуун дээр тий одоо үс сургаж байгаа. Тэгээд доотлолт нь үхэлтэй нь үрт болох бай гэж байгаа. Үхэлтэй нь үрт. Энийг болохоор би яг худалдаж авахтаа бол ингээд эхлээд хараад Julian Barnes одоо төгсгөлийн мэдрэмжийг уншиж байсан туршлагаараа за энэ бол роман байгаа гэж бодсон аахгүй. Роман байгаа. Тэгж бодоод өмнөх үгийг нь харсан чинь энэ өмнөх үгийг нь гүйлгээд харсан намтарчилсан эссе гэж байгаа аахгүй. Тэгээд энэний өмнө гарсан одоо яг энэ цувралаар гарсан Салмаар Руштигийн хутга за бас Стивен Кингийн одоо Тагтаа авилын газраас хэвлсэн эрхлэн гаргасан Стивен Кингийн бичгүүн тухай гэдэг номнууд миний сонирхлыг маш их татсан аахгүй. Тэгэд яг тэрнтэй адилхан уур амьсгалын ном юм байна гэж ойлгоод энийг ингээ худалдаж аваад уншваа. Тэгсэн энэ арталт нь бас нэг юм үг байгаа юм л да. Яруу мөртлөө хөгжилтэй ямагт тархинд бөмбөг тесэлдэг ном гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ одоо ямар амар сүртэй тодорхойлолтой гэж бодоод бас тэгээд ингээд уншсан чинь нэрэ жинкнээс энд ингээд амар дарк сэдв уншиж байгаа юм байх гэж бодсон чинь маш хөгжилтэй амар тийм. Гэхдээ нөгөө дарк сэдв нь байгаа. Тэгтэл хөгжилтэй яваад байдаг. Бас энэ бөмбөг тесэлдэг гэдэг нь болохоор тэр дотор энэ дотор чинь одоо тий уран зохиол, урлаг, хөгжим, философи, сэтгэл судлал, түүх бүр ингээд антрополог одоо хүний одоо яг тийм нийгмийн ухааны талын бараг бүхий сэдвийг ингээд хамарч оруулдаг. Тэгээд асар өргөн цар хүрээтэй далайцтай юм ном байж таарж байгаа. Тэгээд ингээ уншиж байхад ерөөхдөө бол ингээд хууд салгасах тусамд ингээд өмнөх юм мартахгүй бол хүн ингээд толгой дотроо жинкнээсээ тесэрж байгаа байхгүй тий. Тиймэрхүү маягтай. Тэгээ ингээ уншсан чинь эхнийх нь хэсэг нь бол ингээд энэ бас өмнөх үгдэр хэлсэн байгаа. Ном эхлэхдээ бол би бурханд итгэдэггүйч бурхныг үгүйлдэг гэж эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ нь бол их тийм сонирхолтой эхлэлтэй нэг Толстойгийн Анна Каренина хамгийн гоё эхлэлтэй гэдэг шиг тийм гоё эхлэл байгаа даа. За ингээ уншаа явсан чинь энд нэг Английн нэг гэр бүл байна. Гэр бүл байна. Тэгсэн тэр нь болохоор аав ээж хоёр нь хоёулаа багш, 2 хүүтэй. 2 хүүгийнх нь баг нь болохоор Julian Barnes маань нэр өөрөө байж байгаа. Ах нь болохоор Jonathan Barnes гэдэг нөхөр. Тэгсэн тэнд болохоор ингээд ээжийнх нь аав ээж хоёр нь бас байх шиг байна. Багш байх шиг. Хамгийн ихэн танилцуулж байгаа 2 хүн нь болохоор тэр өвөө эмээ 2 нь байгаа байхгүй. Тэгсэн өвөө нь болохоор ингээд яг Давид хоёр шиг ингээд өвөө эмээ 2 нь ингээд бөөдөн дээр зэрэгцээ сууж идэг. Тэгэнгүүтээ ингээд тэр 2 ингээд сонин гарчгалдаг гэж байгаа байхгүй. Сонин гарчглаад ингээд харангуудаа энд өвөө нь болохоор эсрэг
Тийм. Өвөө нь болохоор капиталист үзэлтэй. Тэнгүүтээ мань нөхөр өдрийн шуудан гэдэг сонио харангуйта коммунистууд шудраг үнэнд ямагт аюул учруулж байгаа хорвоо ертөнцийн талаар уншигаа толгойс ихсэрдэг гэж. Тэгсэн чи яг хажуудалд нь имэн арай нэг эмхтэлэг гоё тийм бамбардуу буудан дээр сууж ирсэн аа. Улаан буланд гэж байгаа. Тэгсний өдөр тутмын ажилчин гэдэг сониноос капиталистууд болоод империалистууд яаж дэлхийн одоо шудраг үнэнд аюул учруулж хорвоог сүрүүлж байгаа тухай уушаад бас толгойс ихсрээд байж байгаа гэж байгаа. Тэнгүүт энэ хоёр нь ингээд те гэр дотроо ингээ хоёр лагерт байгаа гэсэн. Чи яг энэ 2 дугаар дайны дараах те яг нэг 50 гаруй оны үеийн ингээд байдал өвөмө хоёрын ингээд байдал байж байгаа байхгүй. Тэгээ ингээ харсан чинь цаашаага явлаа. Тэгсэн аав ээж хоёр нь гараад ирж байгаа. Тэгсэн чинь аав болохоор ингээд либерал гэж байгаа. Либерал ингээд юу ч болж исэн ингээ баг юм болгоныг хүлээн зөвшөөрж байгаа юм шиг ингээд аавыгаа болохоор нэлийн тийм ийдэг юм шиг бичдэг Жулиан Барнс. Тэгэнгүүт ээж нь гараад ирэнгүүтээ болохоор ээжийн амнаас гарах үгс ер нь л тодорхой бодлоо тулгсан Айнштайн дээр өөрийнхөөс нь өөр үзэл бодлыг шуудхан яцаана гэж. Тэгэд энэ бас энийг уншаад сүүл рүү нилээн явж итэл ээж нь болвол тэр дотор нь одоо эрэгтэй хүн ямарч байр сууриа ингээд тунхаглах боломжгүй ер нь тийм байр суурь байхгүй шахуу гэр бүл дотор ингээд тэгсэн мөртлөө 3 эрэгтэй гишүүнтэй тим гэр бүл дотор ганцаараа байж байгаа эмэгтэй гэдэг ямар байдаг вэ энэ төр гэд. Ер нь ингэнгүүтээ өвөө эмээ хоёр юм, аав ээж хоёр нэг юм. Тэнгүүт тэр хоёроос хоёр төрж байгаа хоёр хүүн бас ингээд хоёр өөр юм шиг ийм болоод. Тэнгүүт яг ийм зохиолынхоо эхний нэг номынхоо зохиол биш юм хүмүүсээ. Номынхоо эхний нэг за ер нь нэг 100 орчим дээр бол ингээд гэр бүлийнхээ тухайд бага насныхаа тухайд нийлээд явж байгаа байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө бол энэ ном руу уншигч болол нэлээд их тийм гүнзгий ороод би одоо өөрийгөө хэлж байгаа тийм гүнзгий ороод ерөнхийдөө цаашаа унших гэдэг сэтэл гараад ирж байгаа. Тэгээд энийгээ болвол сая зүгээр ярьж чадахгүй ингээд инээ төрөөд байгаа байхгүй. Байнгын нэг юм уран ёж гэхдээ нэг цааталтаа бас өөрийгөө тэгж хэлсэн байгаа байхгүй. Бараан одоо ёжлол ингээд надад ингээд байглаас ингээд заяасан. Яг нэг тийм бараан ёжлол цааталт нь арай өөр энэ ярьж байгаагаас нь өөр өнгө аяс байгаа юм шиг тийм бараан ёжлолоор ингээд чимж ингэж яваад байгаа нь яг энэ арталтаа байгаа яруу мөртлөө хөгжилтэй гэдэг дээр ингээд очиж байгаа юм шиг санагдаа тэгээд цааш нь уншиж байгаа байхгүй. Надад болохоор бас тийм нэг эхлэлийн ингээд уншаал гэсэн чинь юу нэг тийм эхлэлээ хүүрнэж эхэлдэг кинонууд байдаг шүү дээ. Бочин дурсамжаа хүүрнээд ингээд эхэлдэг тийм яг өрний нэг кино болж байгаа юм шиг л юусэн нүхэн тарагдтал. Тэгээд өө юм хоёроо одоо нэг боксинг улаан цэнтрэг улаан ногоо юм болсон тийм. Тэгэл өөр яг тийм киноны эхлэл үзэж байгаа юм шиг тийм. Тэр нь Барсын яг хүүрнэлчийн юм бол эхэлж байгаа юм та зохиол шиг тийм. Тэгсэн мөртлөө амьдралынхаа тухай өгүүлээд байгаа. Тэгээ яг тийж эхэлжсэн нь явах тусмаа харин илүү эргцүүл гэж ороод бичлэг нэг тийм бичлэг нь илүү гоё. Миний хувьд нөгөө одоо Барнсын Монголд орчуулагдсан 2 номыг тохиолдлоор ч юу одоо юугаар ч юм ерөөлөөр ч юм уу хоёулангийн нэг редакторлаж таарч байгаа байхгүй юу. Төгсгөлийн мэдрэмжийг би бас уншаал надад тэр нөгөө редактор хүн болохоор ч юм уу чи нөгөө хэлний хариулт амар шивдэж уншдаг. Тэнгуут яг одоо нэг яг миний зохиолч мөн байна гэж танигддаг ш. Тэгэл уншигот тэнгуут яг Барнс яг миний тэр зохиолч байсан байхгүй юу. Тэгсэн чи энийг уншаад бүр нөгөө яг ажилласаа илүү бараг нөгөө зохиолчийнхаа юунд ингээд ороод бүр ингээд шивтээ баг баясаад байгаа юм шүү дээ. Уушх болгондоо цаашлах тулсан амар баярлаад тийм Барнсын нэг тийм гоё юм хүүрнэлтэй тийм одоо яг чиний хэлж байгаа шиг одоо тэр намтраа ичээд байгаа мөртлөө биш ээ бодит амьдрал ичээд байгаа мөртлөө зохиол мэдтэй. Тэнгуутаа яг нөгөө эмзэглэл нь яг инээдэн болоод юмсын юм зааг ялгааг нь мэддэхгүй болтол нь ингэж гоё болж чаддаг айхтар тийм хамгийн дөрөнд бол бичлэг нь ингээл шууд хорхоос болол яг тэгэл авч үзчихсэн. Тийм гот сэдвэн тэгэл яг л өвлийн сэдвээ тойрол бас л нарийн чиглэж ирэндээ тийм. Тэрэн дээр ингээд яг ийм амьдрал дундаа ингээд нэг сонин ийм зөрчилтэй юм шиг ийм ахуй орчин дундаас тэр үхэл болоод бурхан гэдэг хоёр сэдв багаас нь өөрийг нь амар татчих эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь
мань хүн бол өөрийгөө одоо агностик үзэлтэй гэдэг байгаа байхгүй тий. Тэр нь болохоор одоо энд одоо бурхны оршихуй одоо байх боломжгүй гэж үзэх ийм үзэлтэй. Аав нь бас агностик гэдэг байгаа байхгүй. Агностик. Тэгэхгүйт ээж нь болохоор одоо бурхангүй үзэлтэй, атеист үзэлтэй гэдэг байгаа байхгүй тий. Тэгмээ ах нь бас атеист үзэлтэй гэдэг. Ах нь бас атеист үзэл. Тэгэнгүүт яг энийг ярьж байгаа тэр бурхан гэдэг ойлголтоор ярьж байгаа тэр шашинд бол бурхантай бол үхэл яалтчгүй ингээд маш холбоотой байгаа байхгүй тий. Бурхантай үхэл маш холбоотой. Тэгэнгүүт бурхан энэ үхлийг чинь зохицуулт юм бол би бурхан гэж байхгүй гэж боддог. Нөгөө талд бурхан ерөөсөө ингээд угаасаа үл итгэх ингээд аль нь л ингээд ямар ч байсан бурханыг бол няцаах үзэл байгаа гэдэг. Тэгэнгүүт нөгөө яаж үхэх вэ гэдэг асуулт гарсан шиг санагдаад байгаа байхгүй надад. Нэг тиймэрхүү маягтай. Тэгээ явж ангуудаа хамгийн анх ингээд хөвгүүдийн сургуульд ингээд ороод явж байхдаа энэ бурхны тухайх ойлголт нь их хүчтэй орж ирж байгаа шүү. Бурхны тухайх ойлголт нь. Бурхан одоо ингээд бидний бүх амьдрал асуудлыг ингээд шийддэг, зөв бурууг ингээд ялгадаг ийм болвол тэгвэл би одоо ингээд тэнэг жишээн дээр л ярьж байгаа юм л да. Би одоо ингээд жоох юм гажуу буруу үйлдэл хийхээр одоо яах вэ гэж ингээд бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь үеийнх нэг хүүхэд орж ирэнгүүтээ нийт шиг үзлийг хэлж өгч байгаа. За ингээд бурхан бол аль хэзээний таалт өгсөн. Чи бол айхгүй байж болно. Гээрлэнгүүт мань нөхрийн толгойд ингээд нэг юм. Чи даассан юм шүү. Тэгээл ер нь эннээс хоошоо мань хүний хувьд бол бурхан болоод үхэл гэдэг сэдв нь бол ингээд ямагт цуг байх бөгөөд тэрний хойноос өөрөө ингээд бурхан гэж байхгүй гэж боддог мөртлөө бурханы араас ингээд хөөцөлдөд. Тэгэнгүүт ер нь яг нөгөө ихлийнхээ би бурханд итгэдэггүйч бурханыг үгүүлдэг гэдэг дээр яг очиод байгаа шиг санагдав. Тэгэнгүүт энд ингээд маш олон зохиолч, философчийн үзэл санааг ингээд татахтаа дандаа үхлийн болоод бурханы тухайд хэлсэн үгнүүдийг ингээд ишлээд ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээл ер нь яг тэр нөгөө хилдэг хүүхэд нөгөө суутай Алекс те. Суутай Алекс гэд хүүгийн хэлснээс хоошоо тэр ер нь ингээд бурхны талаар, үхлийн талаар юм л уншвал тийшээл очиод идэг. Тэрийг л их ингээд сонирхдаг. Тэгээ өөрийнх нь мэрэгжилч гэсэн ер нь Францын утга зохиол судлаач юм шиг байна те. Тэгээд бас утга зохиолын багш энтер хийжсэн тийм хүн юм байл. Тэгээл ер нь энэ үхэл бурхан гэдэг юм руу нилээд их гүнзгий орж ирээл. Ер нь тэгэл тэрийг ингээд насан туршдаа бодон бодсоор байгаа 46 он төрсэн хүн 2005 онд чи одоо 60 гаруй насны дээр үстэй те 50 гаруй 60 наснда бичсэн ном байгаа хөөхгүй. Тэнгүүт эн чинь 50 жилийн турш бодсон юм аа энд бичсэн гэхээр энэ ном бол бас амар тийм тухайн хүний хувьд маш чухал бүтээл гэдэг нь тэрнээсээ бас харагдаад байгаа шиг санагдаад байна. Одоо нөгөө 50 жилийн туршдах юугаа гэд бодохоор энэ өөрөө нөгөө одоо Ренарын тэмдэглэл өшөө бас тэмдэглэл бичсэн юм бэл. Одоо энэ Францын сэтгэгч уран зохиолын бүгдийн нэр ус нэвч өгсөн шүү дээ. Тэгээ энэ суур санаа магтгүй тэр Ренарих байгаад байгаа. Мэдтэй. Тэгээ Барнсыг ингээд өөрийнх нь зан чанар энэ номоор маш юм нөгөө юу юм баахгүй юм. Яхаа жижиг юм өнгөрөөдөггүй. Жохон марцсан дооч гэмээр тэ. Тэнгууд тэр бүх насан туршдаа энэ өөрт нь тодорхойгүй бөгөөд үргэлж сонийг нь татчихсэн тэр үхлийн сэдвийг ингэж одоо хэдэн ч тэмдэглэж байгаа хэдэн ч ном ирээсэн. Тэр бүхнийгаа маш бүтээлчээр ингэж гаргасан тийм ном юм шиг тийм ээ нэг талаас харахад. Нөгөө талаас яагаад Барнс заавал үхлийн тухай барьж байгаа тийм ном бичвэ те. Яагаад одоо өчнөн жил багшилсан хүн уран зохиолын тухай ч юм уу дагнж хүчээгүй гэхээр мань хүний нэг гол зүйл нь өөрөө үхлийн айдастай. Бид нар ч одоо айцыг чи хэдэн янзаар ангилсан өчнөн хобби байна. Тэнгүүт магадгүй энэ дундаас нэлээд зайлшгүй бөгөөд хамгийн аимшигтай нь үхлийн айдас гэж магадгүй юм шиг санагдсан. Хүн одоо өндрийн айдастай байлаа өндөрт гарахгүй л ахт болно. Гэтэл үхэлтэй бид нар угаасаа л тулгарна гэхээр маш юм юу айдас байгаа юм л та. Тэнгүүт Барнс өөрөө ч тэрийг нуулгүй бичсэн. Би одоо ингээд дэрэнүүдээ лөө үгүй гэж хөлөрч сэрэл гээд. Тэгэхээр тэр үхлийн би бүр тэрийг уншаад надад ингээд гинт сонир санагдчихсан шин. Тэр айдас нь одоо бүр ингээд бид нар ч гэсэн хаяа үхлийн тухай боддог шүү дээ. Магадгүй ойр дотны хин нэг маань яваад бид нар үхлийн амар аимшигтай зүйлүүд мэдэрдэг. Гэхдээ тийсэл мартчихдаг. Гэтэл Барнс ингээд шүнийн зүуднээсээ тэгж тэр айдастай автагдаж сэрдэг. Тэгээ ер нь үхэлтэй холбоотой маш олон зүйл зүүдэлдэг. Унжийн гэж байнга зүүдэлдэг. Бүр үнэхээр бодтой айц гэдэг юм мэдэж байгаа байхгүй юу. Тэгээд
бүр өөрөө ийм амар айцтай хүн магадгүй нэг талаас үнэхээр өөрийнх нь хувьд баг амьдралынх нь одоо шөнийн зүуднийх нь нойрных нь нэг хэсэг байна шүү дээ. Тэр зүйлийг тухай бичгээс ч өөр аргагүй бас магадгүй эндийгээ бичснээрээ нүүр тулж байгаа тий. Тэнгууд үхэл гэдэг бол нөгөө амьдралын яг нөгөө тал шүү дээ тий. Тэнгууд ингээд үхлийн тухай бичингууд энэ ч өөрөө зохиолч тэгээ бас философоор сурсан байна. Философч тэгээ бүх нөгөө нэг номуудаас нөгөөсө философийн санаа нэвт хахалж идэг. Тийм зохиолч болохоор яалтчгүй үхлийн эсрэг талын дээр амьдралыг яг толон тусгал шиг ингээд өөрийнхөө бүх бичгээс аргагүй болсон юм байна тий. Тийм болохоор энэ ном үнэхээр юм баялаг болжээ гэж бас бодогдчихсэн. Үхлийн айдастай зохиолчдыг энэ бүгдийг хамцсан. Бүр уншаагаад ингээд ишлээд миний номын бүтцийн тухайтайгаа би нэг товчхон дурдчихвол Барнс өөрийнхөө өвөө эмээгээс ахуулаа тий аав ээж одоо өөрийнхөө ах цаашаа ах нь хоёр охинтой тий тэг нөгөө гэр бүлээ дандаа ингээд хоёр үрчиж явсан юм прогресс харагддаг гэсэн байдаг. Тэг энэ хоёр гишүүн бүхий гэр бүлийн тухай хоёроор нэмэгдээ явж байгаа гэр бүлийн тэр юун дээр суурин дээр өөрийнхөө өвлийн айдсаар дэвсгэрлэн тий Францын голдуу тийм ээ зохиолч сэтгэгчдийн үзэл бодлоор ингэж тэмдэглэл ишл одоо хэлсэн үг зохиолын хэсэг юу гэдгийг ишлэлүүдийг бас ингэж сүлэнгуудаа давхар өөрөөр хэрэгцүүлэлийг ингэж явуулсан. Ингээд задлаад харах юм бол айгүй гоё юм. Олон давхарлыг ингээд гоё сүлжцээ айгүй гоё бүтцтэй байна тий. Амар нарийн сүлжээтэй юм гоё идэлж шиг тий. Тэнгүүтэр үхлийн айц дээр нь болохоор мань хүн болохоор ахаасаа эрс өөр гэдэг байгаа байхгүй тий. Эрс өөр. Тэнгүүтээ тэрийг болохоор өөрөө анх ойлгохдоо ингэж ойлгодог байсан. Тэр нь болохоор ах нь болохоор өөрөөс нь дөрөв бах. Тэгсэн чинь ахыгаа ингээд хөлд ороод хилд орсон байхад мань хүн төрж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ах нь болохоор ингээд Жюлиан Барнсыг ухаан орохт нь болвол ингээд бүр аль хизээний юм дог нөхөр болсон байсан гэж байгаа байхгүй. Ээж мэж нь ингээд ууралж ин гэж тэрийг анзаарах юм бол шууд ингээд цаймаа барайл гүүж мүүдэг. Тэгэнгүүтээ ингээ хаа нэг жоох ингээд бие ингээд барьж чадахгүй эвгүүтээд одоо ингээ хөнгөрч юм бол тэрийг ингээ эвтэйхэн одоо ингээд нууж муудаг. Нэг удаа тэгээ хөнгөрцөн байхад нь ээж нь очиод ингээ заагансан чинь чи одоо өдий том болчиход яаж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө чинь шууд нөгөө баасаа твчдэг болсон юм тэргээл тэгэнгүүтээ би бол энэс шал өөр байсан. Би бол ингээд ээж мэжтэйгээ харин ч ингээд ойрох. Ээжийг одоо би ингээд сэтгэл санаанд тавгүй байх юм бол би очиод ингээд тэрвэрлдэж хөвтдөг. Тэгээд би бол ингээд баасан ч гэсэн тэр бааснасаа нэг ах тэр ичихгүйгээр ингээд нөгөөхөөрөө шалны ялаад ингээд тоглож яадаг. Тэгээд би бол тийм их зөөлөн тийм тэрвэрч хөвтдөг баасны ялагч байсан гэж байгаа байхгүй. Тэгээд энийг бол би ерөөсөө л Викторийн төрөлтийн дараалал бас Викторийн тэр няраа байхдаа яасан хоолт хижээлтэй холбоотой. Ах бол хуураас үгээр ингээд угжуулж өссөн. Би бол ээжийнхээ одоо мөмиг идэж ингээд өссөн. Тийм болохоор би илүү зөөлөн сэтгэлтэй, илүү хүмүүнлэг, тэгээд ийм уран зохиолын хүн болоод ингээд үхлээс хүртэл би одоо ингээд хөтлөө яагаад ингээд явж байгаа. Ах бол ерөөсөө тийм биш. Насаараа ингээд хатуу логикоор ингэж яваад Аристотель судлаад ингээд философч болоод энэ тэнд ингэж яваад одоо шийтрэ гэдэг нэг тийм Францын хинч байхгүй ийм тосгонд очингуудаа 6 ширхэг лам гөрөөс аваад ингээд хинч ойлгохооргүй ингээд амьдрч байгаа. Тэр бол ерөөсөө аав ээж мэж ямар ч байдлыг шахуу ингээд амьдрсан. Тэгэнгүүт үхлийн айц гэдэг нь бүр ингээд өөрт нь юм заяагдмал юм шиг бичиж байгаа. Тэгээ ингээд явж яснаа би л ганцаараа ингээд үхлээс айдаг юм бахтаа гэд өөрөө ингээд оюутан байхдаа одоо Оксфорд сурч ирсэн юм уу та тий. Оксфорд сурж байхдаа ингээд бас юм оюутнуудын юм дугуулангаар ингээд яваад найз нөхдөйгөө ярьж марахад тэд нар нь болохоор амар юм орчин үеийн юм илүү ухааны юм ярьдаг. Тэгтэл Барнс өөр байгаад байдаг. Тэгсэн чинь нэг найзтайгаа уулзсан байгаа байхгүй. Тэрийгээ болохоор гээ гэж хэлж байгаа. Тэгсэн чинь гээг харсан чинь тэр хүн болохоор өөрийнхөө үхлийн айцыг гайгүй гэж бодох одоо Жюлиан Барнс өөрийнхөө үхлийн айцыг гайгүй гэж бодох ганц шалтгаан тэр гээ байгаа байхгүй тий. Гээ дээр очиод тэр үхлийн айцын тухай яриулахаар бүр амар юм ярьдаг тий. Би одоо ингээл яг үхлийн тухай ингээл тэр чинь бүр 4 настай байхдаа үхлийн айцаа тэгж амар мэдэрсэн гэж байгаа байхгүй. Тэгэл 4 настайгаас хойш өөрт нь ямар ч бага нас байхгүй болол ингээл дандаа ингээл би одоо үхүүл яана гэдэг юм айцтай болцсон. Тэгэл ингээл зүгээр ингээл юм ярьж идэж ууд сууж байгаа л гинтхэн одоо
над дээр үхэл зайлшгүй хурж ирнэ гэдгийг мэдгэл хамгийн ёрын гэж байгаа байхгүй. Тийм юм яриад тэгсэн чинь нөгөө гээг одоо ингээд авралгүй харанхуу дотор байгаа хүн гэж бодсон чинь гээд бас нэг тийм дээдлийнх нь аксын шат байж байгаа байхгүй. Аксын шат байж байгаа. Тэр нь болохоор одоо Рахманиновын одоо тэм дурдхлыг уншаад гээ болвол бүр ингээд бас өөртөө нэг юм ямар ч байсан би ганцаараа юм амар биш гэдэг юм болоод Рахманинов бүр амар үхлийн айцтай бүх юмаа ингээд үхэл рүү хандуулж ингэж бичсэн ийм хүн байж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ үхлийн айцыгаа уншигчид танилцуулж байгаа энэ арга барил нь айгуу гоё байхгүй. Төрснийхөө одоо дараах ингээд байдлыг ингээд харуулад би ийм одоо учраас нөгөөдөгтөө ингээд ямар нэгэн байдлаар ингээд гоё юм шалтгаан оноогоод нөгөө ерөөсөө ингээд гинтхэн л би үхлийн айцтай болчоогүй маа. Тэгээд ингээд яасан чинь тэнд надад одоо нэг тим хүн байсан. Тэрэнд одоо дахиад цаана Рахманинов байсан. Тэгээ ингээд бодохоор бол би ямар ч байсан ингээд үхлийн айцтай байх нь тийм ч амар хэрэг биш байгаа үстэй уншигчаа. Ингээд нэг иймэрхүү маягаар ингээд уншигчтай хандж бичдэг. Тэгээ энэ дээр ер нь бас нэг тийм ер нь энэ номын турш нэг юм яалтчгүй таны хэлсэнчлэн энэ Жулиан Барнсын болвол тэр хүүрнэх ур чадвар нь бол үнэхээр гоё харагдаж байгаа юм л та. Хамгийн урталт байж исэн юмыг 200-300 хуудас залгасаал яг артал дээр нь ингээл те. Одоо энийг жишээлээд хэлэх юм бол ингээд юу гэмтэй одоо ингээл бөө нэг газар яасан. Тийм, заавал тас хийх ёстой гэдэг шиг л яг л тэрэн шиг. Бүр ингээ мартганцсан байж ижил гинтл сэр хийтэл нөгөөтг нь ингээл орж ирдэг. Тэгэл тэр нь бол үнэхээр бас тийм ер нь ур чадварын хувьд ч гэсэн амар том. Тэгээ санаагаа бас илэрхийлж байгаа арга нь нөгөө хүнийг ингээд уншигчийг залгаахгүй байх. Тэгээд уншигчийг сэдврүүгээ ингээд алгуурхан оруулж ирэхтэй. Гинтгэн пал хийтэл ингээд үхэл ингүүтэн чинь одоо би нөгөө нэг номын хавцарангуудаа ёо булчны чулуун молоо гэд ингээд байж исэн хүний чинь айгүй амархан бүр нөгөөдгий чинь уншиж байхдаа инээж ханаагаа тажуугаар нөгөө баас мас нялагч гэдэг тийм нэг сарниулах юмуд байгаад байгаа байхгүй. Магадгүй хүмүүс үхэлтэй нүгэр тулахгүй гэсэн ингээд энэ булчны чулуун молоо туршсан ном хараад монгол хүмүүс ч одоо цээрч тий одоо юмыг бэлгшээд энэчтэй ямар муу юм бэ гэж бодож болцсохгүй гэтэл энэ чинь бидний амьдралтаас ашгүй явж идэг сэдв бид хизээч хинч үхлийг тойрохгүй тий. Тэнгууд энэ хүн үхлийн тухай бичиж бүхэл бүтэн ийм зузаан романы дайтай бичгтээ тэрийг хамгийн гоё юм маш юм хөнгөн өгөөч тий тийм бүр юм хоржоонтой өгөөхөр бичсэн учраас бүр ингээд зарим хэсгнэр бүр тас хийтэл нээж бүр уншин заяа. Тэгээд тэр нь бас одоо бид нар ч гэсэн тэгж ярьдэн шүү дээ. Одоо юм угаасаа юм юу илүү хүн нөгөө хурц ухаантай тусмал хошигнох чадвар өндөртэй байдаг гэдгийг л бас харуулж байгаа юм байна тий. Тэгээд энэ номын бас нэг онцлог яг ийм байхгүй юу? Амьдрал, үхэл, хар, цагаан одоо тий жаргал, зовлон гэдэг шиг эдний гэр бүлчсэн өвөө, эмээ, аав, ээж одоо огт бурхангүй үзэлтэн тий арай одоо юу гэдгийг бүх юмыг зөвшөөрдөг тий тийм үзэлтэн эрс хатуу юм прагматик байр суурьтай эсвэл илүү эмзэг зөвлөм бөгөөд идеалист тий тэгэнгუთ ахын ингээд тий ингээд ерөөс бүх юмний юм юу бичээд тэгэнгуთ эмзэглэл одоо бид нар ярьдаг штэ инэдмийн жүжиг яагаад ингээд чухал юм гэхээр инэдмийн цаана нөгөө эмзэглэл байдаг тэрийг ч гэсэн яг энд өгөөдөд байгаа зүйлээрээ амьдралын тэр одоо гарцаагүй зүйлийг бас өгөөдөд ахших юм л да тий. Ингээ яг юм хоёр юмыг ингэсэн надаас аягүй гоё. Айгу уран ч гэх юм да гоё санагдаад нэг ном уншихаар нэг хүмүүст ингээд дуртай номоо ч юм уу уншихаар уншиж чинь нэг гоё бах төрдөг. Тэрийг айгу юу яаж өгч. Тэгээ бас дээр нь өөрийнхөө үзэл санаагаар олон тэр Францын тэр олон сэтгэгчийн үзэл санааг нааш нь авчирч сэрээж өөрийнхөө аюутаа сүлхийнхээ хажуугаар одоо нэг зохиол уншлаа гэхэд бид нэр тухайн зохиолчийн бичсэн дээр магадгүй бидний өөрсдийн бодол санаа ороод нэг юм хоёр зүйл нүүр тулдаг. Тийм ээ гэтэл энэ ном дээр айгүй олон зүйл ирж нийлж байгаа юм шиг те. Монтен, Ренар, Жулиан Барнсtig тэгээд би тэгээ би эндээс магадгүй шал өөр юм бодох ч гэдэг юм уу те. Тэгээ Барнсын бас нэг амар гоё юм. Хүн шууд үзэл бодлоо ингээд тулахаас дандаа зайлсхийд юм шиг. Өөрийнхөө үзэл бодлыг ангуудаа энэ номд айгүйх ийм дугуй хаалт таарлаа тий. Тэрэнд ингээд нэг юм дэвшүүлэнгүүтээ дахиад өөрөөр бодож болох боломж гаргана. Дандаа өгнө. Тэр нь бүр аягүй сонин. Ерөөсөө юм чин тийм штэ гарцгүй баттай юм гэж ерөөсөө байхгүй тий. Тэнгуут яг тэрийг
дандаа үлдээж байгаа байхгүй айгуу гоё. Тэр нь бүр заримдаа баг ингээд бүтэн параграф шахуу ингэ явна. Тэр ингээд давхар надад хувилбар өгчтэй уншигчаа бүр ингээд татаад оруулцдаг. Тэгээ магадгүй би тэнд бас хитэн салаа бодол ургуулад яг Барнс шиг ингэж болно. Тэргээрээ Барнс бол ялчгүй бас итгэж зохиолч байна л да тий. Тэгээд мань хүн энд ахынхын тухай битээр бас ингээд цөнгөдөрн. Яагаад гэвэл мань хүн өөрөө ингээд өөрийгөө яриад хэлэнгүүт нөгөө талд нь дандаа ах нь байгаа байхгүй тий. Тэгээд ахыгаа ингээд өөрийнх нь яг төрсэн ах тий маш ойр дотны хүн учраас бүр ирээ цэргүй югууд нь хамаг юм зүгээр бичээ чинь санаад авмаа. Тэгмээтэй хав тэргээр тайлбарлуулж одоо юу гэдэг хүмүүс ч гэсэн ер нь жоохон ялгаатай тий бид нар ялгаатай төрсэн ах トゥ хоёр хүртэл одоо ийм ялгаатай тий магадгүй би амьдралыг бас ийм ялгаатай байдаг гэж харуулдаг юм шиг. Тэгмүүд юу гэхээр уран зохиол болоод бас цааш нь ухаа бодохоор надаас тийм санагдсан гэдэг. Уран зохиол болоод урлаг уран зохиол бол илүү одоо юу гэдгийг хэрэв бурхан ч юм уу Барнс тэр өгүүлээд байгаа бурхан байвал тэр нэг урлаг уран зохиол хүний мэдрэмж хүний зүрх сэтгэл ийшээ чиглэсэн нэг юм бурхан тий. Гэтэл зарим хүмүүсийн бурхан магадгүй илүү прагматик одоо нөгөө илүү ямар нэг дараагийн шатны амьдралыг төсөөлөхөд өөртөө хэрэгтэй юмыг бодож эсвэл өчүүхэн найдвар авахт нь хэрэгтэй нэг юм жоох юм муухагаар хэлээд нэг жоох өөрийнхөө хэрэгцээн дээр суурьсныг арай өөр бурхан тий. Тэнгуут нэг юм айхтар том асуулт цаана явах шиг надад санагдсан байхгүй. Ахаараа л яж ирцснээс биш ингээд философичд яг философтож чаддгүй ч гэж байна. Индонез хүн яг индонез хүн мөнөөч цаагаараа юм айгуу тийм юу асуулт асууад байх шиг. Нэг тийм санаа сэтгэл төрөөс номыг уншихад маш том асуултыг бас тавиад байх шиг байгаа юм тий. Магадгүй өөрөө өөрсдөөсөө бид нарыг асууч гэдэг байгаа юм уу тий. Тиймэрхүү. Тэрэн дээр нөгөө нэг хүмүүс яг энэ дээр ярьж байгаа бурхны тухайд хүмүүс ингээд өөртөө л зөвхөн хэрэгцээнийхээ үүднээс одоо бурхныг ингээд бурхныг одоо бурханд итгэдэг гэдэг дээр нэг жишээ байгаа штэ тий. Нэг баян нөхөр ингээд онш сонсоод за ингээд 2-3 сарын дараа л баг ингээд нас барах болчлоо гэдэг онш сонсонгуудаа нөгөө чинь бүх хүмүүстэй ингээд өөрийнхөө ойр дотны танил дөнгөж танил тэгээ маш олон одоо хүрээтэй хүн байсан байхгүй бүгднтэй нь уулз товолсон гэж байгаа байхгүй. Зарим хүн дээр очингуудаа зүгээр за би чамаас зүгээр ингээд энэ саллаа гэж ингэж хэлэх гэсэн юм аа. Одоо ингээд бүх юм одоо чамтай дахиж ямар ч яриа байхгүй гэж хэлэх гэсэн юм аа. Гэсэн чинь нөгөө хүн ингээд цочролт ороод яаж байгаа юм бэ гэж зүгээр л би чамд ингэж хэлэх гэж ирсэн гингүүтээ цаашаа явчихдаг тэргээ тий. Тэнгүүтээ тэр хүн үхэлтэй ингээд яг нүүр тулангуудаа бурханд ингээд итгэж бурхан залбирч эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд надад дахиад амь нас ингээд амь насыг минь ингээд уртсгаж өгөөч цаг хугацаа надад ингээд өгөөч гэж ихэлсэн. Тэгэнгүүтээ нөгөө хүн бас хүмүүстэй харилцаа нь хүртэл бас тийм яг бурхан танддаг шигэ байсан байгаа байхгүй. Бурхан танддаг шигэ. Тэгэнгүүт Барнс болохоор энийг маш шүүмжлэлтэй хандаад байгаа байхгүй. Тиймэрхүү хүмүүст. Бурхан гэдэг чинь одоо ингээд яг юу вэ гэж нөгөө хүмүүсээс ингээд очиод асуух юм бол нөгөө хүмүүс баг ингээд хариулт байхгүй. Тэрэн дээр бас энэ дээр нөгөө нэг ахаасаа номын эхлэлийн үгээ асууж байгаа байхгүй. Би итгэдэггүй ч бурхныг цаг ямагт өгүүлдэг гэж нэг хүн хэлжээ. Ахаа энийг та хоёр нь юу гэж бодож байна гэж ах нь жоохон ярваажээс өрөвдөлтэй юм гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нь энэ миний үг гэж хэлэхгүй ингээд яваад өгч байгаа. Тэгэнгүүтээ дараа нь очингуудаа энэ миний үг гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн чинь нилээд хойно яагаад өрөвдөлтэй гэж хэлсэн бэ гэдээ ингээ асуусан чинь үүнийг чухам юу гэж хүлээж авахаа мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Юу ч гэмээр юм би бурхад байдагт итгэдэггүй. Гэхдээ байдаг байсан ч болоосоо гэж хүсэж байна. Гисэн утгаар ойлгож болох юм. Ингэж хэлсэн хүнийг ойлгож байна л да. Гэхдээ бурхад гэдгийн оронд л усын дагны эсвэл шидэт луу гэд хэлээд үзтээ. Харин миний хувьд бүх юм байгаагаараа л хангалттай гэж байна шүү. Та одоо түүнийг философи заадаг гэж хэлж чадах уу гэж байгаа. Ахыгаа тэгж хэлж байгаа байхгүй. Урдаас нь ах саяны хариултыг ингээ хэлсэн чинь шал өөр бурхан гэсэн чинь усын дагна мэгнэ гэд бурхныг ингээ байр суурнаас нь амар бууруулж ирж байгаа байхгүй. Энэ үгүйлдэг гэдэг нь яг тэр үгүйлэх утгаас нь амар бууруулж ирэнгүүт Барнс буцаад ахыгаа энэ хүнийг та философик гэж хэлж чадах уу гэж шууд ахыгаа дайруулж байгаа байхгүй.
Тэгээд ингээ явангуудаа мань нөхөр бас философийн ангид сурсных нь сурж агаад багш нь асуусан байгаа. За чи юу нэг философийн ангид яах гэж сурж байгаа юм гэдэг ингээ асуусан чинь эхлээд нэг энгийн ингээд шалтгаан хэлдэг. Тэгсэн чинь хоёр дахь шалтгаан нь болохоор хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй бол бас бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рүшди. Уран зохиол энтрийн маш том философийн маш том агуулгыг ингээд өөрөөр сэдэд санаж ингэж шинээр нээлт хийх юм зорилготой гэд ингээ хэлж байгаа байхгүй. Эхнийх нь болохоор яахтай л байдаг л нэг юм бүх хүний ингээд эрдэм мэдлэгтэй болох гэдэг ч юм уу те. Тэгээ хэлсэн чинь нөгөөх нь нөгөө багш нь урдаас нэг тийм хачирхалтай хариулт хэлээд нөгөө чинь ингээд сураад явсан байгаа байхгүй. Сурж явж байгаад тэгсэн чинь нөгөөдүүл нь ингээд философийн одоо жишээлбэл ном энэ аяг хоёр юугаараа адилхан байж гэдэг юм уу. Тийм сонин юм яриад ангуут нь энэ философи гэдэг чинь амьдралаас шал өөр байгаад байна. Тэгэнгүүт би ингээд уран зохиол гэдэг амьдралыг илүү бодитоор ингээд жинкнэр харуулдаг юм руугаа би буцаж ирмээр санагдсан. Тэгээд би уран зохиолыг ингээд ерөнхийдөө өөрийнхөө сонголт гэж ойлгосон. Иннээс бас ахыгаа дайруулж байгаа нь харагдаад байгаа байхгүй. Ах болвол ямагт л худлаа урмаг дундуур ингээд ер нь ертөнцийг шал одоо ингээд бодит байдлаар хизээж олж харахгүй. Хитрхи ингээд шал өөр төвшөнд ингээд харсаар байгаад энэ ертөнцийг ингээд дуусгаж байгаа. Би болвол тэр үед бас ахаасаа давуу гэдгийг илэрхийлээд байгаа байхгүй. Бас л нөгөө нэг сүү хөхөж өссөн гэдэг чинь шүү дээ, тэ. Тэгэнгүүт давуу гэдгийг илэрхийлээд би болвол харин амьдралыг болвол хүртгийг нь хүртээд авахыг нь аваад хаяхыг нь хаяад ингээд амьдрсан хүн гэж тэрүүгээрээ ингээд хилдэг ч юм уу, тэ. Иймэрхүү маягаараа болвол энд тэгтээ энийг ер нь л их бас дараа нь уншсныхаа дараа л болж байгаа байхгүй. Тэр үедээ бол тэнд болж байгаа тэр ангид болж байгаа багш баарас хоёрын хоорондын яриа ингээд болж гэн гэж төсөөлөж байхад дараа нь ингээд бодоо сууж байхад энийг тодруулсан хэсгүүдээ буцаад харж байхад эн чин цаад утга нь бол одоо ингээд ингэж хэлсэн байж тээ. Одоо ингээд философиг шүүмжлэснийхээ хажуугаар ингээд ахыгаа ингээд шүүмжлэх цаашлаад болвол ингээд хатуу оюун ухааныг ингээд шүүмжлэгч гэдэг юм уу. Иймэрхүү юмыг ингээд агуулж исэн байж тээ гэж ингээд ухаарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд ерөнхийдөө уншигчийн талаас уншигчийн байр сууриас ингээд энийг ингээд харж байхад өөрөө ч гэсэн зохиол дундаас ингээд хэлсэн байгаа тийм. Уншигч бол ингээд яг юм ч гэсэн зарим уншигч илүү тэгш хэрэгтэй гэж хэлж байгаа байхгүй. Зарим уншигч илүү тэгш хэрэгтэй. Тэр бол өөрийнхөө номд энэ хүнд бас ингээд итгэл үнэмшил амар төрцөн байсан цаг үе байгаа байхгүй. Би бол шилдэг зохиолч шүү. Миний одоо номыг уншиж байгаа та бол өөрийгөө сайн уншигч гэж бодоо. Тэгжээч та миний энэ ярьж байгаа ямиг ер нь ойлгож магадгүй. Тэрнээс ч байхгүй гэж хэлж байгаа байхгүй. Энэ минь нүгээрээ бол ер нь мань хүний энэ бол ер нь амар санагдаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө юу л юм л та тийм хатуу яг юм амьдралд хатуу тогтсон үзэл бодлоор ханддаг амьдралыг огт одоо юу гэдгийг амьдрч туурж үзэж ер нь үхэлтэй нүрэлтэйг үзэх амьдралыг шууд мэдээлтэй ах шиг юм ингээл тогтсон үзэл хараалтэй тэгж асуухынхаа оронд энэ асуулт зориулдаг бодол үсэн дайны юу асууж байгаа ялгаагүй гэдэг ч юм уу ямиг маш амархан яцаадаг те өөрийнхөө үзэл бодлоор тэгэнгუутаа одоо ингээд цаавар юм одоо юу бидний хүмүүсийн бүтээсэн нийгмийг одоо бүр энэ цаагаар академик мэдлэгийг хүртэх яочлож байгаа тийм. Зүгээр бидний өөртөө суулгаж байгаа юм шүү дээ. Гэтэл бид нэр өөрсдөө хичнээн ингэсэн ч гэсэн тэгээ мань бас явж очсороо нөө төрлөх хөвгдөл гэдэг юм дээр амар очдог. Тийм дээ. Тэгмүүд бид нар ингээ хичнээн мундаг ингээ философитой сургуульд сураал, академик мэдлэг эзэмшээл тий. Ингээл бурхны тухай өөр юм байр суурьтай амар чин итгэлтэй байна уу, атеист байна уу тийм байсан ч гэсэн бид нар бол ер нь төрлөх хөвгдлийнхоо л энэ югаар явж байгаа юм гэдэг нэг Антарктидын оцсон шуутай жишээ нь харьцуулаад хүний одоо амьд гарах инстинкт те амиа авч үлдэх тэр юм уу гэх амьдных нь биологийн амьдныхын талаас ингэж тайлбарлаж байгаа шүү те. Тэгээд ингээд айгуу гоё л да бид нарт нөгөө энэ амьдралын тэр юг маш олон талаас нь хэрэгцүүлэх нэг удаа ч гэсэн зогсоо за өөрийнхөө итгэл үнэмшлийг ингээд хэрэгцүүлж үзмэр тий. Магадгүй өнөөдөр хин нэг хүн нэг юмд бүрс амар итгэсэн ингээд явчихсан чинь нэрээ тэр маань
яг итгэж болно л доо өөртөө итгэхгүй те. Тэгтэл яг юу хэлээ гэдэг тэр асуултыг тавиад байгаа. Тэгээд магадгүй философч хүмүүс хэрвээ сэтгэгч юм бол хүмүүс ийм асуултыг тавьж байгаа те. Амьдралдаа илүү нүүрлүүлэх ёстой гэж баарс үздэг шүү. Тэнгууд энэ сургууль олон шатны боловсролын юугаар гарч ирж байгаа хүмүүс болохоор философч мэрэгчлээ ярил тис хүндлэн те. Ийм өөр амьдралаас хол хүндий юм байна шүү гэж. Тэнгууд эсрэг талд нь түүний эсрэг талд урлаг зүү гэдэг. Өөрөө эстетик гэдэг. Эстетик хүн гэдэг. Ямар сандаа нөгөө Оксфордод очичоод нөгөө завар зугаалах гэсэн ч юм уу дараа би эстетик хүн тэнэгдсэн амар хөө. Тэгээд энийг эсрэг талд нь тавиад те магадгүй бидний одоо ийм илүү үнэтэй те илүү эргцүүлэх талбар энд байгаа те урлагийг ч гэсэн бид нэр ингээд таашаахтаа ялангуяа өрөнд чинь нөгөө шашны урлаг гэдэг шашин бүх урлаг нь өрний бүх уран зохиолыг уншихаар библи рүү очиж шгэл бүх дүрслэг урлаг бүх гой сүм бүх гой баримлын цаана одоо бас шашны автлага байдаг. Тэг ингээд бас ахаад урлаг руу орсон чинь урлаг шашин хоёрыг салах болоод ингээд манифест явж өгөн тий. Наад дээр чинь хоёр юм ярмаар санагдлаа. Оцсон шувууны тухай. Тэгэнгүүт тэрийг ингээд National Geographic-аар ингээд гаргахтаа оцсон шууг болохоор амар хайпи ингээд насан туршдаа яг л ингээд яг л хүний хүсдэг тэр амьдралаар ингээд амьдрдаг нэг одоо хостой тэгэл үр хөвгтэй ингээд амар хэцүү дундуур ингээд яадаг амар тийм игдүүтэй дүр төрхтэй мөрхтэй гэл ингээд тэрийг л үзүүлдэг. Гэтэл тэрний цаана яг хүнийг хэлээд байгаа байхгүй нүгээрээ те. Гэтэл тэрний цаана нөгөөдөл чинь Антарктидын тэр мөсөн дээр ингээд явж байгаад өвлийн тэр амар тисгэм хүүтний дунд хоолт хижээлгүй болонгуудаа тэнгис рүү очдөг гэж байгаа. Тэнгис рүү очингуудаа нөгөөдөл чинь ингээд амар итгэлтэй ингээд явж тэнгис дээр очингуудаа ингээд тэнийг юм шиг болчдөг гэж байгаа байхгүй. Энэ тэнд хойлгсон те нэг тийм бодлогоширсан яах учраа мэдэхгүй болцсон оцсон шоунууд ингээд амар олон тааралддаг. Тэр нь болохоор тэр тэнгис дотор амьдралж байгаа, үхэлж байгаа. Тэгэнгүүт нөгөө хэд чинь ингээд нилээ хэд хоног тэрүүгээр иргэцэж байж яснаа төвчээргүй залуу зарим нэг нь очингуудаа тэрэн дээр ингээ гөлрөө зогсдог гэж байгаа байхгүй тэнгис рүү мөсөн дээрээс тэр бол амар гүнзгий юм бодцсон зогсож ийн гэдэг утга илрээд тэгээд ингээ хараад байж яснаа тэр өөрөө үсэрдэггүй гэж байгаа байхгүй хамгийн амар араас нэг нэрээ түлхдэг гэж байгаа байхгүй энэ минийг бол ингээ бүр хүний тухай хэрвээ ингэж үтсэн бол энэ зохиол амар шүүмжлэлт өртөн шүү дээ шүүмжлэлт өртөн яг хүн нэгнийгээ ингэдэг гэж үчих юм бол маш шүүмжлэлт өртөн. Тэгэхээр энэ хүний бас тэр ур чадвар нь харагдаад. Дараагийнх нь тэр нөгөө нэг шашин урлаг хоёр гэдэг тэр. Тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг бэйлээ билүү? Бэйлээ явж байгаад Италид очоод тийм. Италид очоод ингэж явсан байгаа байхгүй. Тэгснээ нөгөө чи ингээл бүх хүмүүс очисон чинь л нөгөө нэг Жотог үзэх байх гэж бодоол ингээл нөгөө чинь ингээд сэтгүүл мэтгүүлээ өгөөл ингээ явсан чинь нөгөө чинь Жотог сонирхдгүй гинэ. Жотог сонирхгүй. Тэгсэн чинь Жотогийн зургуудыг болохоор бүгднийг ингээ шашных нь үүднээс ингээл тайлбарлаад энэ л манай Италийн бэлэг тэмдэг гээл ингээл үзүүлэх гээдсэн чинь нөгөө чинь тоодог. Тэнгүүтээ шал өөр газар очингуудаа шал өөр сүмд очингуудаа тэр хин гэдэг зураач үлээдэ. Тэр хүний нэг сүмийн адрын одоо фреско харангуудаа нөгөө чинь ингээд бүр ингээд малмайраа таг болоод ингээд тийм тэр чи яг нэг Стендалын синдром болоод те урлагийн юун дээр ингээд яаж цочор хитрхийг үн цочролд авах орох тэгээ бүр ингээд тэгэнгүүтээ дараа нь арай нэг өөр юм бас тэр хүний хийсэн юмыг ингээд тэр нь энгийн юм байна гэж байгаа байхгүй тэрийг үзэнгүүтээ нөгөө чи ингээд зөвхөн урлагийг хараад тэрний хажуудалд ямар ч шашны тайлбар байхгүй тэрийг харангуут нөгөө чи бүр ингээд уйлаад амар юм болсон гэж байгаа байхгүй тэгсэн чинь тэн дээрээс Жулиан Барнс ямар дүгнэлт хийж ийн гэхээр ингээ бодохоор шашны одоо энэ үнэмшүүлэх, шашны одоо энэ алдар суу, шашны одоо хүнд ингээ сайхан санагдах байдлаас урлагийнх нь ингээ давуу байгаа юм шүү гэдэг нэг юм хэлж. Энд чинь одоо ингээ урлаг давчиж байгаа нэг хэлбэр биш үү. Энэ гэхдээ зөвхөн тэр стендалчууд биш. Хүн болгонд ийм юм байгаа гэсэн нэг юм 3 цагтай гэр ингээ орхиж байгаа. Тэр мөрн бас хүчтэй. Стендалийн синдром гэдэг нөгөө сонсож ирсэн ч гэсэн яг ч тэрийг өгч байгаагүй гэсэн чинь нөгөө тэр Хенрих Бейлээ сүмд ороод одоо тэр манараа даан хүчин сүлд нэрээ уран зохиолын нэрээ нөгөө стендал болгосон одоо бидний нөгөө стендал одоо тийм яах маш өндөр түвшний гоо зүй мэдэрчтэл хүн байгаа юм шиг тэр гоё сүмийн гоо сайхан Итали гэдэг чинь ерөөсөл баг тэр чигээрээ л одоо баг л хөдөлж хүнд
байшин байдлаа гудамж талбай. Итали өөрөө зүгээр л баг урлагийн орн шүү дээ. Тэгээд тэнд очиод ерөөсө урлагийн гоо сайхан бүр алмаар нь автаж. Тэгээ ингээд толгойн эргэж баг юм биеийн өвдөж те 40 туссан юм шиг болсон. Үүнээс үүдээд одоо маш гоо сайхан юмыг хараад цочирдож одоо хүний нөгөө юу яаж байгаа сэтгэл хөдлөл гарч байгаа юм те. Сэтгэл хөдлөл автаж байгааг одоо тэрнээс хойш Стендалын синдром гэж нэрлэх болсон юм байна. Тэгээ тэрийг бас битсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд тий одоо шашинлаг урлагаас нөгөө шашны агуулгыг нь салгаж урлагийг одоо бид нэр таашаадаг юм аа тий итгэвч хүн бол магадгүй тэр гоё сүмийн зургийг хараад одоо тэр ийм тэнгэрлэг одоо тийм шашинлаг мэдрэмжээ илүү яах бахаа тий гэтэл бидний эстетикүүд хүмүүсүүд бол гоо зүг таашаадаг хүмүүсүүд бол тий тэндээс ямар ч шашинлаг агуулга хажууд нь бичсэн тайлбарыг авахгүй зөвхөн тэр гоо сайхан юм. Тэгээ амьдрал гэдэг бол бас яг юм агшин хормыг мэдэрч нөгөө яах гэдэг санааг бас энэтэй нэг холбосон байсан санагдаж байна. Дарсыг те сарнаа нэг л өдөр одоо варанда хатна, дарс нэг өдөр ёроолтой хүрнэ те. Тийм учраас одоо амьдралыг бичний үгэл тосч байгаа ч гэсэн бид нар бол амьдралын юм юу гой сайхан амьдралын утга учиртаас гоо зүг тааших замаар те урлагийг бүтээж хүртэх замаар би бас цааш нь зүгээр өөрөө хүн бодлоо бид нар шашин гэхээр юм гэгэрсэн хүний үнэлгүй одоо өндөр дээд эрхэм бодит хүний хүнлэг юу гэдгийг тэрнтэй илүү холбогдож манай буддизм ялангуяа тийм дээ. Тэнгууд яг тэрнгээд бодсон чинь ийм балансын гаргалгаа ч гэсэн надад тэр санагдсан. Маш эрхэм дээд гоё хүний хамгийн сайхан юм шингээс урдлаг гэдэг бол яг тийм ямар ч шашингүй гэгэршгэл зүйл юм тий. Тэрийг магадгүй таашаах нь одоо илүү юу тий. Тэнгууд одоо тэр шашинд уралдаг гэхдээ зөвхөн гоё сайхнараа ч биш. Зүгээр л магадгүй илүү дутуу юм философтоос илүү урлаг амьдралтай илүү нөлөөлдөг гоо сайхан учраас тэр илүү гоо сайхан юм байгаа болов гэсэн нэг юм яг бодол төрж исэн. Тэгэл шашныхаа тухайс айгүй юм бодмоор яг энэ нөгөө шашин урлаг гэдэг хэсгээр нь бас ер нь айгүй бодмоор л юм билээ. Би одоо ч бас гүц бодоогүй л байна. Яг одоогоор бодсон юм маань яг шашин ялангуяа манай буддизм хүнлэг үний одоо дээд бүр бодийн бодийг номлодог шиг урлаг магадгүй бас тий урлагт магадгүй ингэж яваа хүн бас тийм байх боломжтой. Үүгээрээ жоохон уулзч болох юм болов гэрчил нэг тиймэрхүү бодол бас төрсөн. Тийм. Тэгэнгүүт шашны энэ яг энэ сүмтэй ингээд холбогдоод ингээд янгуудаа мань нөхөр 2 удаагийн сүмийн тухай юм ингээд хэлж байгаа байхгүй. Нэг нь болохоор ингээд яг тэр Стендалын очсон сүмд ингээд мань нөхөр өөрөө очиж байгаа. Тэгээ очингуудаа тэнд ингээд нэг юм ихэнх хэсэг нь ингээд музейн үүрэгтэй болсон. Нэг газар нь болохоор ингээд хөшиг татаад яг юм сүсгийн хэлбэртэй газар. Тэгсэн чи тэнд ороод ингээд яасан чи ямар ч юм ингээд шашны юм ингээд харагдахгүй байна. Харагдахгүй. Тэнгүүт яг зүгээр ингээд хамгаалагч үрээд ирж байгаа байхгүй. Хамгаалагч үрж ирээ. Тэрэн дотор юу байдаг юм бэ гэсэн чинь наа чи одоо ингээд жинхэнэ сүсгтнүүдийн ингээд ордог газар байгаамаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хөшгний цаагуур ингээд мань нөхөр өөрөө ингээд амар дүр хэсэг хорж байгаа байхгүй. Амар тийм сүсгтэй юм шиг царайлан амар гой царай мөрөө гаргаад яваад орсон чи тэр дотор нэг ч хүн байхгүй. Энэ бас тийм амар бараан ёжлол байгаа байхгүй. Ёжлол. Энд яг тийм сүсэг байна уу гэдэг тэр амар ёжлж байгаа. Тэгэнгүүтээ бас ингээд Европ даяар байгаа бүх сүм чинь шашны сүм гэхээсээ болоод тэгээ зүгээр л уран барилга гэж юу гэж асууж байгаа. Тэгэнгүүт бас ингээд урлаг болоод шашин гэдэг чинь юу юм? Урлагийн нэрмт дараа гэдэг чинь юу юм гэдэг тэр бас нэг инээдтэй тохиолдол гаргаж байгаа байхгүй. Тэр нь болохоор өөрийнх нь одоо номдоо хамгийн их иш татсан хүмүүсийн нэг ах トゥ гонкур гэдэг хоёр байгаа байхгүй тий. Ах トゥ гонкур гэдэг. Тэнгүү тэр хоёрыг тэр одоо Парис орчимд байдаг юм шиг байна да тэр оршуулгын газарт ингээд оршуулсан. Тэнгүү тэр нь болохоор ингээд өөрөө бас хилж байгаа байхгүй. Энэ бас л явжлал яваад. Тэр оршуулгын газарт байхад юу оршуулгын газар юм шиг санагддаг. Яг л ингээд цэцэрлэг түрээлэн дотор орж ирсэн бүр их таатай юм амгалан мэдрэмж төрөөд би тэнд бараг л ингээд суугаад аймаар санагддаг. Тэгээ гонкурын ингээд юуг очиод ингээд харсан чинь нөгөө хоёр гонкур ч юм болохоор бас амар эготой гарууд байсан байгаа. Зөвхөн өөрсдийнхөө нэрийг бичээд доотлолт нь 2 он бичсэн.
Тэгэнгүүт мань нөхөр дотроос шоолж энэ хоёр одоо бас ингээл дараа нь бүх үеийн туршдал энийг өөрсдийн ингээ биччихэд ямар юм хийдэг хин гэдгийг мэднэ гэж боддог байсан юм байх та. Гээ шоолж байгаа байхгүй. Эмил Золиад нөгөө Эдмондын гонкур нь тэгж хэлсэн гэж байгаа байхгүй. Золиад миний дараа нь ингээд ерөөсөө юу ч бичихгүй зүгээр л нэр он бичээрэй. Тэрийг мань нөхөр өөрөө уншдаг. Тэгээ очиж харсан чинь жинкнээсээ байж байдаг. Тэгээ ингээ хажуу талд нь харсан чинь хиний булш байна вэ гэд хиний одоо ингээд бунхан байна вэ гэд ингээ харсан чинь нэг бүжигчин эмхтэй. Тийм. Энийг хийдэг. Тэр бүжгийг хийдэг эмхтэй бунхан байж гэнэ гэсэн. Тэгсэн чинь нөгөөдг нь тэрнийх нь оронд болохоор тэр чинь бүр төв хожууны хүн байгаа шүү дээ. Тэр хүн зүгээр мөнгөө төлөөд тэнд байсан өмнөх хүнийг нийш нь явуулаад өөрийгөө Эдмондын гонкурын хажууд ингээд байршуулсан. Тэгэнгүүт эн чинь одоо нөгөө Эдмондын гонкур нь болохоор энэ урлагийн одоо ингээд дээд тэнгэрлэг одоо тий урлаг зөвхөн цэвэр урлагийн тухай ингээд сургадаг хүн байсан чинь энэ одоо энэ ийм жоохон ийм интернэш одоо юу гэх юмтэй коммершил дуу ийм бүжиг хийдэг хүүхэн хажууд нь ингээ байж байгааг энэ өөрөө мэдж байгаа болоо гэх маягтай тийм юм хүм асуугаад эднэрээр бол ерөнхийдөө бас л ингээд бидний толгоор уу те шаш одоо ингээд яг ингээ чи сүсгтэй юу одоо сүсг гэдэг чинь хаана байгаа юм бэ урлагийн гоо сайхныг одоо яг юу гэж ойлгоод байгаа юм бэ чи тэдний чинь бидрээс ингээ ямагт асуугаад байгаа байхгүй те нэг ийм зүгээр л юм үйл явдал явуулаад байгаа юм шиг мөртлөө тэгээ бас яг иймэрхүү юм нэг үйл явдал нэг хүний хэлсэн үг хүний одоо бүтээлээс ишилсэн хэсгүүдийнхээ ар дээр одоо цогцлбор бүрийн ардтал дээр нэг юм дандаа нэг юм дүгнэлт хийгээд тах шиг санагдаад байна надад. Энийг уншиж хахад дандаа л нэг юм дүгнэлт яваад. Ер нь тэр мөр нь бол бас бид нартэй л ингээ харилцан ярьж байгаа юм шиг тиймэрхүү арга хэлбэрийг өөрөө ерөнхийдөө нэлээд зорьсон бах. Тэгээ ер нь ингээд энэ зохиол бол нэг 4-ний 3-ыг авцсан хэсгээс эхлээд бол ер нь дандаа баг шууд ингээл уншигчтай ярилцж байгаа юм шиг. Аашлах тусмаа юм шиг. Тийм. Тэгээ нөгөө үхлийг эргэцүүлж байгаа учраас мэдээж маш олон үхэл гарна. Аа. Тийм ээ. Ялангуяа аав ээж хоёрынхоо үхлийг бас нэлийн яривчилж бичсэн байдаг. Ээж нь болохоор өөрийнх нь ээж шиг бас нөгөө Алцхаймер тусч те одоо өнгөрсөн юугаа хутгаж өөр одоо айл ирд өнгөрсөн садан маднаа өөр дээр нэрж ийн гэж одоо димэрдэг болсон гэлтэй. Аав нь болохоор ер нь баг ингээд хөдөлгөөний чадвар, ярианы чадвар айгүй олон маалтаад ингээд юу яасан гэж өглүүд гарна. Тэнгуут ер нь айгүй олон үхэл гарна тий. Одоо Жюль Ренарт тохиолдсон амьдрал. Амар шиг үхэл. Тэгэд ингээд үхлийн тухай ангууд надад бас амар сэтгэл хөдлөсөн хэсэг байсан. Орчин үеийн үхэл гэдэг зүйл. Орчин үеийн үхэл гэж нэрийг бодоцсон орчин үеийн үхэл байгаа байхгүй. Энэ ангаах ухаан, эмнэлэг, түргэн тусламж, сэхээ амьдрал гэдэг энэ орчин үеийн үхэл одоо ямар болгосон бэ гэсэн чинь үхлийг айгүй харуулсалгүй болгоцсон. Тийм. Эсрэгээр би болохоор наадаж эсрэгээр нь ойлгоцсон байхгүй. Болж байгаа хүн тайлбарлалтай. Би бол тийм. Харуулсах боломжоос нь холдуулснараа тийм тэрүүгээр боломжоос холдуулснараа яг надад магадгүй зүгээр нөгөө хувийн туршлагатай холбоотой жоохон ингэж туссан аахгүй тэнгуут нөгөө бодсон чинь ингээд хүн орчин үеийн хүн яаж өгдөг вэ гэсэн чинь гэж байгаа байхгүй аавыгаа тэгсэн байдаг л орчин үеийн хүний л үгээр өгсөн тэр орчин үеийн хүний үгээр юм бэ гэсэн чинь өвдлөө магадгүй өвчин гэрийн асаргаанд байхааргүй төвчнээс даваад эмнэлэгт очлоос ихэнд орлоо тийм тэгээд ерөнхийдөө гэрийнхэн тэр эмнэлгийн коридорт ч юм уу гэртээ ч юм уу хаач хүлээж байгаа боловч тэр хүн эмнэлгийн дэг журмын дагуу эмнэлэгт үхэл яаж болдгоо эмнэлэг зүгээр л эвжээ хараа хяналтанд ор те гэрийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж болохгүй тийм үхлээр үхэл морг руу гараал явлаа одоо бид нар өрсөлдөж байгаа хүмүүс салхаас чангалтай гүйцэтгэж чадахгүй те үхлийн ингээд хуваалцаж чадахгүй юм одоо бүр их энгийн жилбэл гэтэл тэр Ренарын үед туулж байгаа үхэл жишээ Жюль Ренар Францын тэр сэтгэгч Жюль Ренар аавыгаа эдийг ахыгаа авч тэр гурван тохиолдолд ч одоо 1800 он болж байгаа шүү дээ тийм байсан чинь тэнгууд одоо ингээд аав нь шууд дээшээ оронгуудаа шүүний бугаарчлаа ингээд өөрийгөө бодцсон тийм ах нь болохоор ажлынхаа өрөөнд байдаг болохоор очдог ээж нь болохоор будгийн асар дээр сууж байгаа амиа орлсон юмсан мэддэхгүй болчихдог тийм энэ тохиолдолд одоо аав нь гэртээ үүд боллоо тий ээж нь төсөндөө үүд боллоо ах нь ажлын байртаа бүх хэмээг Жюль Ренар гардаад тий ингээд морин тэрхтээ ингээд
авсарцсан юм дээр явж араас нь явган гэлтрээл одоо ингээл бүх үхлийн процесс ингээ биеэрээ оролцоол тий. Тэнгууд ингээ яваал очивол булшны нүх ингээл буцаасан чи булшны ирэмд дээр нэг юм тарган өвт хөмсгөөдөлтэй тэрийг ингээл ажиглал тэр үхлийг амар ингээл туулаад тэр одоо үүгээрээ юу хийсэн гэхээр нөгөө Эрдэнэгаан нөгөө өвгөн шоу бодож исэн. Тэрэн дээр яг одоо Монгол хүмүүсийн одоо өөд болохтой яаж бэлддэг тэр нэг бор гэртээ байж байгаа л эд хэрэг өнгөө тараагаал хуваагаал тий хүмүүст хэлэхгүйгүй байвал хэлээ цайлгах одоо гомдол нөлөө ойлголцолоос юм бол цайлгаал тий өвлүүлээд ийм байдаг тийм одоо ийм үхэл алгуур илүү жам ёсороо ч юм уу тий илүү баг ийм хүний амьдралынхаа тэр юм зогцсон жам ёсороо гэтэл орчин үеийн үхэл зүгээр л юм хурдтай өвлөө эмзэгт очлоо нэг хаалганы цаана байж байгаа л биеийн байдлыг бид нэр асуун тий юм яаж ийм найдвар байна уу за ийм байд юм байна гэж байгаа л үд болдог. Тэгэл бүтээгээд нүрийн бүтээсэн юм ийшээ ороод бид нар тэгэл моргт хонуулж байгаа л орших өдрөө авч явал. Тэгэл машинаар авч тавьхвал хараад машинаар авчиж яал баяртай. Тэгэл бид нар машинтаа суугаал ингээд ирээл амьдрал руу ордог гэдэг амар бичсэн. Тэр бүр надад ингээд нэрээ тийм байна. Нэрээ яг тийм байна гэж би ингээд бодчихсон. Тэгээд хөл гэдэг бол айгүй юм. Энийг айгүй бодож явах хэрэгтэй тий. Тулгараад ирэхэд тэрнийг ч гэсэн бид нэр өнгөрч одох судаа ч гэсэн аюул шутрах босч байгаа. Зүгээр л бушуухан явуулахыг бодоод ингээд юу яа. Тэр нэр бүр амар бицмэд гэх юм ээжийнхаа өхөл дээр ээж нь нөгөө ахихын охинд машинаа өвлүүлсэн байсан чинь тэр ээжийнх нь машинаар ш найз залгахаа машинаар хүрээд ирэхэд л бааранс эмзэгчээдэг тий. Тэг ингээд ээж лав энэ ачигаа өөрийнх нь машинаар ирээсэ гэж хүсэх байсан да гэсэн чинь ах нь яцаад ш. Өнгөрсөн хүний тэтгэх байсан да гэдэг хүсэл чинь ингээд ямар ч утгагүй зүйлээ гэдэг амар хэцээтэй тийм үү баараас илүү үзэлж байгаа юм яагаад одоо хүслийнхаа хүсэхгүйсэн зүйлийг ч гэсэн үндэтгэж болдгоо юм дээр гэж бодож байгаа. Ах нь болохоор яг юу хүсэхгүйсэн юм мэдэхгүй ш. Тийм амар практик. Энийг ингэж хүмүүжлээд илүү одоо бид нар хүн юм чинь үнэлэг байх ёстой л гэж бас таараад хэлээд байна ш. Хөлтэй хүртэл ингээд жамс орн үзээ туулаад ээж аав эцэг эхийнхээ өглөөдөө сонсоод тий тэрэнд харуулсаад байгаа та яаж мэг ойролт туссан л та. Өөр л ингээд бодоод хараад хэлдэг санагдсан. Тийм тэгээд тэрэн дээр бас нөгөө бадрангуй үхэл байхгүй болсон гэдэг. Тийм. Бадрангуй үхэл байхгүй болсон. Хүмүүс ингээд сүүлчийнхээ үгийг ингээд Эмили Диккенсон жишээлбэл ингээд гарангуудаа манантай байна. Орой гэртээ орё гэж хэлээл ингээд хүссэн гээл. Тэнгүү тэрний өмнө одоо тэр тэгж зоолиа тэгж хэлжээ. Гэл том хүмүүс ингээд нас барахтаа заавал ингээд хаад маад ч гэдэг юм ийм хүмүүс ямар нэгэн байдлаар ингээд сүүлчийн үг гэж юм үлддэг. Одоо хүнд бол тийм байхгүй. Тийм байхгүй болсон. Тэрийг одоо сонсох хүн сэхэрч амжихгүй. Тэнгүүт энэ дээр бас ингээд зарим талаараа аав нь бол баг 20 жил ингээд нэг юм саачлтын байдалтай ингээд маш хэцүү байсан байгаа байхгүй. Тэнгүүт орчин үед ингээд шинжлэх ухаан анагаах ухаанаар ингээд хүний үхлийг ингээд уртсгаад байгаа нь бас тэр нэг тийм хүний яг жам ёс гэдгийг ингээд зөрчөөд байна гэсэн санааг ингээд баараас бас хилээд ах шиг. Тэгэхээр одоо бол ингээд бадрангуй үхэл гэж байхгүй. Тэгээ би одоо өөр дээр ингээд бодоод үзье гэж байгаа. Тэнгүүт англиэр ингээд нас оржээ. Англиэр нас оржээ. Өөр хинч гимцсэнгүү гэж. Өөр хинч гимцсэнгүү. Тэр бол ингээд тэг. Тэр сургууль багшилдаг байсан ийм зохиолууд ингээд бичсэн тэгсэн. Тэр тэгээд тэг үхчээ. Тэр их нэртэй хайртай байсан. Ингээл болоо. Би яг л өмнөх хүмүүстэй аав ээжтэйгээ адилхан ингээл алга бол. Надад бол ямар ч бадрангуй юм байхгүй. Тэгээ орчин үеийн хүнд тэгэхээр би таны дөрөвний нөгөө нэг ярьдаг дээр чинь таслаад орж ирэх гээд байсан. Хүний хувьд маш харуулсалтай эмгэнэлтэй юм болж байхад тэрийг нь энэ нийгмийн орчин гэх юм уу маш харамсалгүйгээр ингээд механик үйлдэл болгож ингээд зохицуулдаг болсон. Тэр нь бол хүний одоо ингээд те хүн ингээд амьдрал үхэл гэдээ бид хоёр яриад байгаа шүү дээ. Амьдрал нөгөө тийшээ харчиж байгаа нэг ийм юм дээр нь тэрийг бол яг л тэгж хэлээд ямар ч одоо онцгой сонин зүйл биш болгоцсон. Хүн хүчил байдаг 450 мянган ингээд үхлээ асуудал 45 мянган үхлээ асуудал 4500 үхлээ асуудал. Тэгэхээр энэ нь бол одоо манай юунд байж байгаа энэ нэг нөгөө л нэг уран зохиол гэдгийн нэг юм хүний сэтгэлийн талын сайн сайхан тэрнээс ирэх тийм тэр одоо юм
инэрл нинж хүнлэг хүлцэнгүй тэдэр нь байхгүй ингээд үхэлд хүртэл ингээд одоо нэг Сталины үг шиг статистик болсон юм шиг хүн төрлөختөө ингэж ханддаг болсон байна. Тэгээд энийгээ болохоор аав ээж хоёрынхаа үхэл дээр бас их нарийн яриад байгаа юм л да. Тэр хоёрын үхэл дээр уг нь ингэж бодсон гэж байгаа байхгүй юу? Аавыгаа нас ороход бааранс илүү их ингэж эмгэнэ гэж боддог байсан. Тэгсэн чинь аав нас ороход нэг эмгэнээгүй. Тэгсэн ээжийг бол би гайгүй гэж боддог гэсэн чинь ээжийг нас орсны дараа би ингэж амар эмгэнсэн. Ерөөсөө төсөөллийн аргагүй ингэж зовж чаналсан. Гой бичсэн юм шиг аавын үхэл аавын л үхэлээс. Тийм. Ээжийн үхэл бол үгүй болсныг илэрхийлэл байлаа. Эцгийн хамаг өөрийн ороод авчирсан хоёр хүүхэд байх. Тийм. Тайлбарлахад хэцүү ч гэсэн ойлгохтой байсан тийм. Сонио бүрээс. Тэр бол энэ мэндээсээ ингээд хараад тэнгуут аавыгаа тэгж зовж зүдрээд ээж нь ч гэсэн хоёулаа ингээд амар зовж зүдэрсэн байгаа байхгүй. Тэнгуут тэр хоёрыг ингээд зовж зүдрээд байгаа шалтгааныг нь бол мань хүн тэр өвчин лүү бол хамаатуулахгүй аваачихгүй зөвхөн нийгмийн амьдрал гэдэг одоо ингээд энэ дотор байгаа энэ хатуу төмөрлөг ийм механизм руу ингээд аваачаад байгаа байхгүй. Аав нь ингээд бүр ингээд сүүл рүүгээ ингээд ярьж чадхаа болцсон. Тэнгүүт ээж нь тэр үед арай гайгүй байсан мөртлөө ээж нь хүртэл аавд нь яаж амар хатуу хандж байгаа тий. Тэрнийх нь одоо ингээд бүдрээд унангуут нь хүртэл тэр аавынхан зөвхөн буруу болдгоор ингээд ээж нь тайлбарладаг. Тэнгүүт тэрний цаана ээж ингэж тайлбарлаж яхад бусд нь яах юм бэ гэдэг бодолч байдаг юм уу тий. Тэнгүүт ээжигээ болохоор ингээд нэг гар нь ингээд ямар ч хөдөлгөөнгүй болсон. Тийм харваад тэгэнгүүт ээжээсээ ингэж асууж байгаа. Та одоо ингээд харах одоо сонсох чадварынхаа аль нэгийг ингээд алдах юм бол алийг нь алдах вэ гэж асуусан чинь ээж нь шууд би бол сонсох чадвараа алдна. Яагаад гэсэн чинь би хумсаад янзлж чадхаа байчих штэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэний амар нарийн юм энд маш жижигхэн юмчлээ ээжигээ зүгээр чамин хүнд гэж хэлж байгаа юм бах та гэсэн чинь хойно аваачингуудаа ээж нь ингээд Альцгеймер нь бүр ингээд нилээд их хүндэрсэн ингээд эмнэлэгт байж хата хумс нь ингээд хагас сантиметр орчим ингээд хойноосоо будаггүй ингээд яатсан байна. Тэгэхээр энэ хэдий сонсох чадвараа алдаагүй, харах чадвараа ч алдаагүй ч гэсэн энэ хүнээс одоо бүх юмыг нь ингээд аваа авчлаа. Гэхдээ энэ хүн ингэж зовх ёстой гэж юу? гэж ингэж асууж байгаа юм шиг. Тэгж санагдсан. Тийм. Ер нь бол яг тийм амьдрал гэдэг юмыг ингээд бид нэр одоо сүүлийн үеийн философичд ч гэсэн ер нь бид нар ч гэсэн ярьдаг шүү дээ. Одоо за 30 наснаас хойш ингээд шаардлтыг. За 40 наснаас хойш бүр ингээд амьдрал бол улам зурдын болж байна гэх хамгийн чухал болсон. Тэгээд яг энэ хурдтай нийгмийн хөгжил биднийг яг тийм юм нэг амар зурдаг. Зөвхөн өнөөдөр яг одоо яг юу хэрэгтэй вэ те хэрэгцээн дээр ингээд хэрэгэл тэгэл нэг үед ингээд бүтгэхтэй. Тэрийг бас ингээд яг шүүмжлэх шүүн те. Тэнгуут нэрэл одоо ингээд ботхоор баарсыг өмөрснийг хараад ботхоор нэрэл ингээд жоохон таашармаарч юм шиг те. Илүү гой сайхан юм таашармаарч юм шиг те. Тэг ингээд нэрэл өвдөд бүр яг үхгээ ирдэг юм бол өгшөрсөн байна. Эмнэлэгт очихгүй гэртээ байж байгаа л үр хөвгттэй үгээ хэлмээр ч юм шиг те. Нэг ийм нэг хүнд ингээд өгöd байгаа байхгүй. Нэг бодлын амар романтик ч амар романтик гэдэг чинь одоо боломжгүй шүү дээ. Магадгүй намайг хойно өвдгүүдэл эмнэлэгт л аваачих тийм. Би яах юм те. Тэгэл тэнгуут айгүй юм сонин тийм юм руу ингээд хүнийг аваачаад сэтгэлийн нэг юм айгүй нарийн юмыг очиж хүндэлдэг. Жижиг юм тэр хумсаар яг хүнддэг. Тэ аавынх нь хумс болохоор ингээд бүрэнки ингэж хунж ургадаг. Тийм. Тэнгүү тэрийгээ бас ингэ харж ийснаа миний хумсаас ингэж бөмбөж ургах болов уу гэж байгаа байхгүй. Тийм. Ерөөсөө тийм одоо юу гэх юм бэ? Надаа айгу ингэж бодогдсон бас. Ер нь хүн ямиг бодож, тултал бодож, олон талаас эргэцүүлэх гэдэг ямар гоё юм бэ? Бид нар ерөөсөө юм бодох завгүй. Амар хурд. Одоо ингээл өглөө 8 цагт, 9 цагт ажилдаа ирэл ажиллаа хийхгүй болохгүй. Орой очил нартаа уралдаад хоол хийхгүй бол бид нар шүүс бодох зав байхгүй. Бодох зав байхгүй юм чи бид нар олон юмыг анзаарахгүй гэж байгаа байхгүй. Тэнгууд баарс ингээд за бүр халиад хадуураад явахад би бараг хатаахад аа биш үү нөгөө ингээд энийг ямар гоё ингээд одоо тэгээ юу ч хийдэг юм Монголд магадгүй зохиолч хүн зохиолч болъё гэж байгаа хүн ингээд бодоод ингээд завгүй бидний амьдрал ялангуяа яг одоо бид нар зүгээр л амьдралаа босгохгүй л болов тийм нэг өдөр гар хөмбөхгүй сууж одоо талныхаа мөгийг болохгүй бид нар
Тохиолж авах боломжгүй ч биш санагдсан. Ингээд юм болгоно хөгжсөн нийгмийн гоё юм тий. Баанс ингээд өөстө өглөг болтоос нь эргэцүүлээд ингээд сууж байгаа ямар гоё вэ гэж бодож байгаа шиг бүр ингээд шал өөр юм руу өдр хүртэл авчаад. Яг энэ номны одоо ингээд хувь уншигч хараад тулахад яг гоё санагдаж байгаа юм л та. Бүхлийн тухай уншаад байгаа мөртлөө яг амьдралыг илүү хайрлаад амьдралыг илүү хэмсэн. Энийг уншиж байхад ер нь яг өөрсдийгөө заавал хэрэгцүүлдэг те. Яг энэ одоо Монгол улсад амьдарч байгаа өөрсдийгөө ингээд амар хэрэгцүүлэхэр тийм. Тий, яг тийм байгаа та. За тэгэл ингээд айх зүйл үгэн тухай одоо битэр нэрээ бүр битэр яг хоёлаа ижлэхэн л бараг ингээд тэмдэглэсэн байл да сайн Монгол байгаас. Параграф болгоно баг юу те. Тийм байхгүй. Одоо яаж юм яг зэтгэж чаддсан бол гэж бас би хоёрт гайхсан. Тэгтээ ингээд ийм амар нэгтэй санаагаа яаж ингэж зангиддаг. Нэг өчүүхэн хумсны сэдвэр тэр нэг хумс тойрсон сэдвэр гэхтэй. Ээж нь бол одоо ингээд баарасын харахад аав нь илүү зөөлөн либерал үзэлтэй. Тэгэнгүүт ээж нь болохоор амар ингээд хумсаа гооддаг. Амар хатуу өөрийнхөө үзэл бодлоос бусдыг зөвшөөрдөг. Хумс нь хуурайдах чимээ сонсогддог тухай үзэж. Тэнгуут эцээс нэрээ бүр үхэл ирэхэд хүртэл яах вэ гэсэн чинь би хумсаал хуурайдах юм чинь дүлэрсэн хамаагүй дээр гэжсэн. Яг үндэ өмнө гүцэхтэй л тийм хумс нь ингэж ургаал. Ээж нь тэгээд нэг сүүлийн хариуг бааранс сонсчоод очиж явсан чинь тэр нэг амар хэсэг гэдэг чинь ээж нь үүдэн түлээжсэн аа. Эрүүл гарынхаа эрхийн ураг доош нь ингэдэг гэх тийм ээж нь өөрийгөө ингэ мэдчихийдэг тийм ер нь төдгүүнэ гэдгийг мэдчихийдэг гэх мэт. Хүн ингээд хичнээн ингээд амьдрал туршид ах үе нийгмийн юм донд хүн ингээд одоо юу гэдэг хумсаага отохоос эхлээд имийг өөртөө бий болгоод өөрийгөө л ингээд чухалд тавиад явдаг ч гэсэн эцэс нүглийн өмнө очих зүгээр л үнэтэй юр тулдгийг ээжрээ харуулад шиг тий. Тэгээд тэр ээжигээс үлд нь илүү нандинаад ямар сайндаа тийдэж нөгөө зөвнөд одоо Альцгеймер тусдаг юм аа гэхэд ээжигээ болдго юм аа гэхэд ээж дээр нөгөө оюун санаанд нь бол баахан л хуучны өгч өгдсөн хамаатан савд үг ирээд идэг. Над дээр жишээ тийм хүмүүс ирдэг юм аа гэхэд ээжиг л биш шүү. Тийм. Амар муухай хашин дээр тэгжээс сүултээ ээжийнх нь тэр байдал баараас болохоор бараг илүү сонирхолтой санагдаж эхэлж байгаа шиг тийм. Тэгээ тэр бол бас цэвэр зохиолч хүний сониучлах юм л та. Тэг ингээд илүү сониучтэй ээжийнхээ тэр байдлыг харахыг сонирм. Тэгээд бас нэг сонирм бодол төрчихсөн зохиолч хүн, уран бүтээлч хүн юм амьдралын бүх үзэгдлийг ингээд бас цэвэр тэр бүтээгч хүнийхээ юмнаас үргэлж харж ирэх зүйл бараг юм материал альва үйл явдлыг гүйцээх ёсгүй юм шиг. Тийм харж идэг юм шиг аюу сонир сэтгэл бас төрүүлсэн. Тийм. Тэрэн дээр цаа 2 3 юм ярих болчих. За. Тэр нөгөө нэг хамбиончол гэснээс энэ дээр яг нөгөө хамбиончолын ашигладаг үг байж байгаа байхгүй тий хомолюденс гэдэг. Тэр нь болохоор ингээд тоглон наадагч хүн. Тийм, тоглон наадагч хүн. Одоо ингээд хин гэдэг хүн яасан байлаа да. Тэр нь болохоор ингээд яг л бидний огт хэрэгсэхгүй хамгийн хэрэггүй гэж боддог юмнууд ингээд амьдрал байгаа шүү. Амьдрал байгаа шүү. Бааранс энийг бас яг энийг хүлээн зөвшөөрөд байгаа байхгүй. Бид нэр одоо ингээд зүгээр гадаа ингээд суугаад хүнтэй хов бацах. Нэг зүгээр ингээд нэгнийдээ очиод ингээд худлаа хөзөр мөзөр тоглоо суух. Тэгээд нэгнийгээ худлаа шоглож явах, ярих. Энэ минь чинь яг жинкнээс амьдралаа. Хүний огт хэрэггүй юм гэж боддог. Одоо те бидэрт хувь хүний хөгжлийн сургаалуудаар ямар ч хэрэггүй гэж хэлж байгаа юмнууд жинкнээс амьдрах шүү. Тийм. Тихгүй болвол та тийм. Тихгүй болвол та угаасаа ингээд ямар ч амьдрах боломж ингээд энэ темпийн дунд ингээд байхгүй болцсон гэж хэлээд байгаа байхгүй тий. Гэж хэлээд байгаа. Тэнгүүт тэр аавын бас нэг сүүлийн үг, ээжийн тэр сүүлийн хөдөлгөөн. Аав нь болохоор ингээд ээж нь хажууд нь байсан байгаа. Тэ аавыг нас ороход чи миний эхнэр байж магадгүй гэсэн утгатай үг хэлээд ингээд ингэж хэлсэн гээд. Тэгэхээр тэр хүн чинь ингээд насаараа амьдэрсэн хүнээ мэдхгүй болтлоо ингээд тэрийг ингээд тэр хүн өөрөө зовсон биш зовооцсон баг. Зовооцсон байгаад байгаа. Тэгэхээр энэ минийг бол яг ийм жижиг юмнуудаар ер нь нэлээд их шүүмж санаануудыг хүчтэй их тийм товчоор тэгээд хүн өөрөө заавал ийм оюуны боловсруулалт хийх маягаар ойлгох ёстойгоор бичсэн. Ойлгох ёстойгоор бичсэн. Бидний хин л би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те.
Унших хувцастаа олж нэмдэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Тийм уран зохиолын тухай сүүлийнхээ ер нь нэг 40-50 нүүр нь бол ерөнхийдөө л уран зохиолын тухай, уран зохиолыг бүтээж байгаа хүн яах ёстой вэ гэдэг тухай. Түрүүн таны ярьжсэнаар нөгөө зохиолч хүн ингээд альва үйл явдалд ажигч гэсэн мөртлөө ингээд хаяа явах ёстой гэдэг дээр нэг тийм жишээ яриад байгаа шүү дээ. Миний нэг таньдаг байсан нэг зохиолч хүмүүсийн яриаг ингээд сим чагнаад байжсэн аа. Яг яриа дуусаад тайлал болох болонгууд явцдаг байсан. Тэгэхээр яг нөгөө нэг зохиолчийн хийх ёстой ажил нь бол яг тэр нэг ийм жижигхэн ийм үйл явдлыг ингэж аваад их юм ихтдэг юм а гэдэг байгаа байхгүй баараас тий. Жижигхэн юмыг ингэж олж харангуудаа цаашаага яасан байж болох вэ гэдэг үе болон ийм хувилбарыг гаргаж ирээд тгээ явах. Тихгүйгээр ингээд зохиолч бол ийм намтраг үүрнэгч бол биш. Бас философч биш. Тэгэхээр үннийг худлыг үннээр ингэж бичдэг ийм хүнийг бол зохиолч гэж хэлдэг юм а гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Барсын тэгээд юу бас нэг гоё юм нүү айгуу гоё урлагтай хэлбэрт чаддаг гэж. Одоо энэ байх зүйл өгөөдөр бас айгуу төгсгөл өнтер дээр айгуу хэлбэртэн тий. Тийм гот одоо нөгөө агуулга гэдэг юмыг яаж хэлбэржүүлж ингэж гоё зангидаж сонирхолтой болохгүй тий. Тэр мөрөн дээр одоо жишээ нь яг зүгээр энд ингэж яхад одоо бичих ч юм уу бичих сонирхолтой хүмүүс энэ төрлийн Барсыг нямбаа уншиж анзаарах юм бол бас яг тэр талаас айгуу тэр өгүүлэх арга тий. Өмнө нь байсан юм а яаж буцаа сэргээх үү гэдэг нь амар гоё та. Тэгээ ямиг яаж мартахгүй явж байгаад нэг урдталт хүндчөөд ард нь том хийдэлд уурхаж гоё нэг чимээ өхөө тий. Тэргээрээ юу нэг юм хилчхөө гэдэг юм тий. Тэнгуутаа ингээл төгсгөл дээр их маяглнаа тий. Төгсгөл маягтай шүү тий. Төгсөөгээд бүгднгийн томоор бичингүүтээ энэ арай л хитрхий сүржин байна. Бүх хэмиг дуусгаж байгаа шүү дээ. За тэгвэл ингээд үзье эхний үсгийн томоор гингүүд энэ болохоор арай л жулдаад байна гээл тэгэнгүүтээ фонт зүгээр нөгөө нэг хэмжээг нь жижигсгэнгүүтээ томоор бичиж байгаа. Би чи за энэ л баг яг боллоо гэж ингээл те. Тэгэнгүүт тэр нэг голд нэг хоёр өөр нэг биегийн тухай ярьдаг те. Одоо бусад хүний бүтээж байгаа өөрийг нь бодож байгаа бие ч юм уу эсвэл өөрөө дотроо жинкнээсээ байж байгаа бие гэдэг нэг юм хоёр бие ярангуудаа нэгийг нь зүгээр ингээ италикаар биччихдэг те. Тэгэнгүүтээ тэр нь яалч ингээд ялгагдаж уншигтаад байдаг. Тэгэнгүүтээ бас ингээд санаа манаага одоо ингээд дутуу үлдээх тухай хэрвээ би үгийн голд нь ингээд орхичвол яах вэ гэж бичиж байгаа мөртлөө гоо тэр гэж орхиж те. Би 3 юм биччихжээснаа тгээгүү бол яах вэ гингүүтээ 3 ив энтер гэж бичээ те. Тиймэрхүү хэлбэртэлтүүл тэр нь олон биш. Тэгсэн мөртлөө цөөхөн тэр нь юу ч мартагдахгүй. За яг ингэж хэлбэрдэж юм да гэдэг нь амар ойлгогддог. Шигнэж хэлбэрдээд тэр нөгөө уншигчд маань бас нэрэд энэ номын тэр тиймэрхүү үсгүүд нь үг үсгийн алдаа гэж юм дөрвцээ. Төлөм Барс өөрөө маш тий. Номынхоо голоос би өгчихвэл яах вэ гэж асуугуудаа голд гэдэг үг мөхөө дуу хайж магцаа айгаа. Тиймэрхүү маягаар уншигчтай харилцсан гэдэг айгуу гоё л та. Уран зохиолын ном дотор бас тиймэрхүүтэй харилцах боломжгүй. Тэгмүүд энэ номын нөгөө энэ чөлөөтэй энэ эссе бичлэгийн хэлбэр нь хинт Барнс бас тийм боломж олгож мэн хүнчтрийг албаа ашигласан байлээ. Тэгэд яхаа ингээд товчдоод үнэхээр ёгоо хошигнол дүүрэн тий. Бохроосоо ахуулаад бүр юм гоё тэнгэрлэг дээд бол гоё хошигнолоо урталбал бүх шатны хошигнолыг Барнсаас уншин заяа. Тэгэнгүүтээ маш гоё хэлбэртэлтийг олж харна тий. Тэнгүүт одоо сая Бацөрөг битээр бол яг үндэ яг одоо бодогдож байгаа өөрсөн тод үлдсэн зүйлээр ярьж байгаагаас биш саяын биегийн тухай ярихад л бүр ингээл амар шүү. Ингээд ерөөсөө ингээд энэ ном руу нэг орохоор тал тийшээл тарихаараа ерөөсөө ингээл олон юм ингэж гоё эргцүүлнэ. Тийм тэгээд одоо юу гэх юм бид нар нөгөө аюур ахын орчуулсан Монтений сонгомл эссе нэг хэсэг нэрээс бүгдийн байлдан дагалаад үнэхээр гоё хэлсэн те. Монтеноос хойш магадгүй яг юм эссе бичлэгийн төрлөөр гаднаас орчуулгаар уншсан миний лавтай яамтай. Яг бүр баг миний дуртай зохиолч болохоор миний л баг бас жишээ Барс орчуулж байгаа ялангуяа энэ ном. Тэнгуут яг нэрээ тийм одоо ийм эссе бичлэгийн төрлөөр сонирхдаг те эссе унших дуртай хүмүүс. Тэнгуутаа бас нэг тийм уйтгартай биш юм гэвлээ харахгүй Барс бэлгэлтэй. Үнэхээр яг энэ ард нь битсэн шиг яруу мөртлөө хөвчлөлтөө ямаг тархин бөмбөг тэсэлдэг ном гэж энэ Нью-Йорк Таймс нэг
бол айгүй гоё. Тийм яг тийм амар онцтой. Тэгээд энийг бас та энэ хэвлэлийн газраас сонгож авах та орчуулагч редакторууд бас их гоё үгийг сонгож авсан. Санагдаад байна. Олон үг тодорхойлт байсан. Тэгээд нөгөө яг хамгийн айгүй гоё юм шиг. Тэгээ ер нь ийм бурхан үхэл энтер гэдэг ийм хүн төрөлхтний хамгийн ийм даяар түгээмэл тэгсэн мөртлөө маш нууцлаг байж идэг ийм сэдвийг ингэж орчин цагийн уншигчдад ойлгомжтойгоор ингэж хүүрнэж чадж байгаа нь бол яг саяны хэлсэнчлэн гэх тийм уншууртай байх боломжийг олгоод байгаа. Тэгээ ер нь одоо бит хоёр бол нэрээ сая яриан дунд бол ер нь за Барнсын нэг зохиолын нэг эхлэл хэсэг тэгээд нэг үхлийн тухай нэг жаахан тэгээд ээж аав гэлдэг тэрнээс шүү дээ зааталт нь тэр бурхан мурхны тухай эндээс бол унших юм бол үнэхээр гайхалтай тийм сонин хойд насны тухай. Тийм хойд насны тухай. Тэгвэл өмнөд нас гэл ингээл эн чин тэгвэл нэг хүн бас ингэж хэлсэн энэ төр гэл те. Хэрвээ хүн хойд нас гэж байдаг бол би хүн болж төрөхгүй энэ төр гэж хэлэнгүүтээ 20 хуудас тэрийг ингээл гоё яваад амар гоё. Тэгсэн мөртлөө нэг нүнсрэ юм шиг мөртлөө үгүй. Тийм байдаг. Уншихаар яг нөгөө нэг тийм юу санагдахгүй нөгөө одоо урт үргэлжлэх тусмаа. Урт нөгөө зохиол бүтээл урт үргэлжлэх тухай хэнийг Ренарыг хүртэл амар яжилсан. Ренар нөгөө Франсуа Ренар жаах уран зохиол руу ингээд орох гэсэн чинь нөгөө Рама мама энэ үүрэл бичлэгийн төглөв чинь зүгээр эцэстэй тулцсан тий. Тийм гоо Ренар тэмдэглэл бичээд яадаг штэ. Тийм гоо Ренар өөрөө зохиолууд маш их урт болсон. Бүх хүүрнэл зохиол амар их мянган аюултай тэмдэглэлтэй бичсэн байдаг. Барусын нэг амар инээдтэй юм. Хүнийг амар гимгөө ингээд чимээд байдаг. Айгуу гоё. Тэрийг ингээ уншихаар айгуу сонирхолтой байна. Одоо нөгөө уншихад зугаатай байдаг гэж би бас онцлоо л та. Надад жишээ нөгөө Харамсыг уншихаар амар зугаатай. Гоглыг уншихаар бас амар. Гогл амар та. Амар гоё. Тэгэхээр одоо тэр хоёр шиг бас юм зугаатай гэвлээ. Тэгээд Барс ялангуяа энэ амар гоё зугаатайсэн. Би энэ дээр ингээд инээдтэй хэсгүүдээ ингээд тэмдэглэхтэй ингээд энэ дээр нь хаахаа гэж бичээдээс байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр бас нэг юм инээдийг тэмдэглэхтэй нэг хээ гээд тэрийг яг нөгөө гонкур хэнийг шоолохдоо тэгэж инээсэнгүүтээ тэр гонкурын тэр оршуулганы тэр буунхны хажууд үлээ ийм байвал яг нэг хээ энэ гэж инээж байна. Тэгэж инээж байна амар яочлаа. За тэгээд нэрээ дуртаган мартсан байна. Энэ номыг залуу орчуулагч өрн орчуулсан байгаа. Тэгээд одоо Жулиан Барнс гэдэг хүний тухай энэ чухалчлан энэ номынхын тухай одоо өнөөдөр ярилцах юм байла. Бацурагт маань хэлмээр дуу санаа юу? Түрүүний нөгөө юуг нь би бүр өөрийнхөө дөхүүлж өгсөн чинь чадсан. Тэгээд гүцээгээ сая ярьчих шиг боллоо тий. Тэгсэн. За тэгээд энэ ном бол ер нь ингээд ойрын одоо үед уншсан номнуудаас ингээ хамгийн гоё нь байлаа. Тэгээд ер нь их тэгээд яг ингээд нэг оюутан байхдаа уншдаг байсан шигээ сүртэй ингээл их ажиллаж уншсан болохоор ч гэсэн юм уу. Гэхдээ энэ яалтчгүй төгсгөлийн мэдрэмж бол нэг суугаал ингээл уншдаг ном болвол нэг суугаал ингээл уншина. Энэ ном бас тиймэрхүү амттай мөртлөө өөрөө ингээд бодох ер нь уншигч ингээд өөрийгөө би ч бас юм энэ зохиолчийн хажууд бас ингээд үүсэж очих утсан юм оюун ухаантай хүн шүү гэж өөрийгөө тийм мэдрэх боломжийг их олгодог. А энэ хүн чинь бас намайг боддог гэдэг байна. Намайг ойлгох гэдэг байна. Намайг мэдрэг гэдэг байна. Гэсэн нэг тийм зүйлүүд ихтэй. Тэгээд бол бас энийг унших юм бол тэр нөгөө нэг ярианы ихэнд хэлсэн тэр олон салбарын яг энэ нэг сэдвээр зангидж байгаа ийм юмны тухайд нэлээд их тийм цогцтой ийм өөрийнхөө дотор ийм ойлголт гэж хэлж яриа болохгүй. Эргцүүлэлтэй болж үлдэхүйц. Ийм ном. Энийний талаар ямар ч байсан ингээд дараа нь ингээд бодоход за ингээд яг юу одоо ингээд үхэл бурхан гэдэг энэ амар том хүнд бид нар түрүүн ярьсанчлан бас ингээд бид нар огт бодхоо байцсан тэр сэдвүүдийнхээ тухай ямар ч байсан ингээд бодуулна. Ямар ч байсан бодуулна. Гэхдээ нэг тийм амар хэцүүгээр дарамттайгаар биш. Гинтл одоо би үхэл яах вэ гэдэг тухайд биш. Яг л тэрийг ингээд хүн өөртөөгөө ер нь нэлээд их тийм гүнзгий одоо туулж уулзж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлж төгсгөөр. Тэгээд тэр нэг тийм төгсөхгүй байгаад байгаа нь ингээд зууралдаад байгаа юм шиг санагдав. Зууралдаад. Тийм. Ерөнхийдөө л нэг тийм яг гэхдээ зохиол биш болохоор бас тийм гоё байгаа бах.
нөгөө номоо бичгээр сувта. За энэ нэг үхлийн асуудлыг нэг мөр болгоод орхий. Тийм тэгж байгаа. Бичдэг. Тэгээд намайг тэг шийдэхэд дэлхий дээр тэдэн хүн үхээд намайг тэгж ингээд яаж яхах тэдэн хүн үхээд нэг статистик бичсэн энэ төр байдаг нэг айгу хошин. Тэгээд ер нь яг зүгээр би нэг сонирхолтой үднээс ярьж байгаа шүү. Тэгээд юу бас нэг ганцхан санаа хэлж байгаа нөгөө юу гэдэг юм бэлээ. Бид нар одоо нэг зохиолчд ямар нэг уран бүтээлчийн бүтээлийг уншихдаа цаадах хүний ямар ч сонирхдаг шүү дээ. Нэг гой зураг харангуудаа энэ зураач одоо өөрөө ямар хүн юм бол тээ. Аюур ахын магадгүй нэг гой роман уншихдаа аюур ах одоо энийг одоо яа юу ч гэх юм. Ямар нэг байдлаар хүн сониуч учраас одоо цаад хүний сонирхдаг. Яг нь сүүлийн үед ингээд надад ийм нэг зохиолчдын яг юм үннээ тий өөрийнхөө одоо айдас юу гэдгийг үгэлтэй тулснаа одоо рүштигийн хутга байна тий. Хувийн амьдралаа тодорхой хэмжээгээр ингээд яаж маацсан одоо өөрөө ямар нэг хүн харуулсан ийм гоё номууд уншихаар бас гоё юм билээ. Хүн ер нь хүний тухай мэддэг айгуу дуртай шүү дээ тий. Тэргээр бас айгуу надаа ингэ бас айгуу гоёсан. Барнс чинь яг энэ нөхөр яг л ийм байж таа айгуу олон бодчихмаа. Ингээд нөгөө тэмдэглэсэн юм хүмүүс амар им хэцэгцтэй байдаг юм шиг ба миний барнсыг эндээс төсөөсөн. Тэгээ ингээд ногоон цаас мас наагаал. Ренарын тэмдэглэлийг магтгүй мань хийж уншаал те гэдэг шиг. Тэгжсэн яг энэ номоо бичдэг тэндээсээ ингэж оруулаад те барнсыг тийм нэг юм нямба нэг юм болсон зам маяг харагдал. Тиймэрхүү байдлаар холбоо үүсэж байгаа нь бас айгүй сонирхолтой гоё юмсан. За ингээд айх зүйл үгүй үхэлтэй нуур тулгуугээд Жулиан Барнсын энэ номын тухай өнөөдрийн хуудас зэрэгчлэл подкастад ярилцлаа. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын боловсролын их сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн багш утга зохиол одоо судлаач гэж Батзүргийг хэлж болно шүү дээ тийм ээ. За тийм. Тийм залуу судлаач Ярууны Арч Сүмэн Сүрэнгийн Батзүрэг оролцлоо. Батзүрэгтэй маш их баярлалаа. За сайхан ярилцлаа. Баярлалаа.